олон улсын спортын амжилтын орилын юу вэ? Ганцхан асуулт би асууч тэгээд чамд үлдээ. Яг миний хувийн хувьд. Хов хүний бас танай академи. За. Яг спорт талаас бол бид нэр одоо олон улсын 80 тэмцээнд оролцсон байна. Яг 80. Тэгэхээр одоо Англи, Америк, Герман, Швед, Япон, Солонгос, Энэтхий, Хятад гэдэг ингээд тэ 80 тэмцээн. Тий. Одоо тэгээд 80 тэмцээнээс бид нар ч одоо 1700 гаруй медаль хүртэж 160 гаруй цом хүртсэн байна. Гиннес дэлхийн олон дээд амжилтыг эзэмшиж байна. Дэлхийн рекордууд гэж нэрлэхэд дэлхийн 54 рекордын 35-ыг эзэмшиж байна. Анда Монголын хоёр доо тий. Анда Монгол. Манай одоо баг хамгийн жижиг нэг настай. За хамгийн бага тамирчин маань 2 настай, хамгийн ахмад нь 73 настай байна. Тэгэхээр одоо насны хязгаар байхгүйгээр одоо оюуны спорт энерги гайхамшигтай зүйл нь бол энэ. Тэгэхээр би өнөөдөр заавал одоо оюухан академид ингээд суралцсан явсан хүн болгон оюуны спортын тамирчин болох албагүй. Хамгийн гол нь одоо эндээс олж авсан энэ мэдлэг, энэ ур чадварыг өдөр тутмынхаа амьдралд, хичээл ном, ажил амьдралд ашиглах ийм чадамжтай, аливаа зүйлийг хурдтай сурдаг, суралцдаг ийм чадамжтай байгаас гэж үзэж байна. Яг энэ сэдвээр одоо ингээд хамтдаа ингээд дахиад хашаа. За яриа хийхээс өмнө маш сонирхолтой 2-3 хаан биш үү богдхон. Тэгэд яриа өргөжлөлээ. За энэ манай шижир үлдэнгээр тамирчин байгаа олон улсын их мастер 2018 онд ийм дэлхийн рекордыг тогтоож байгаа. Ойдогтолтын олон улсын тэмцээн ийм 10 төрлөөр явагддаг харааны болон сонсголын ойдогтолтыг шалгасан. За 10 дахь төрөл нь болохоор speed cards буюу хурдны үзэр гэж байна. Хоёр орлоготой. За эхний орлого нь яаж юм гэхээр нэг багц үзрийг ингээд холиод өгнө. Шүүгч холиод өгсөн байгаа. Нөгөө багц үзэр нь цоо шинээрээ байгаа гэсэн өнгөөр ялгаатай. За энэ 52 ширхэг үзрийг холиод өгсөн байгаа дараалалаар нь тогтоо. Урдталт нь цаг байгаа. Цаган дээр гараад арчгаад авахд цаг нь явж эхлэн цэжл дуусаад цаган дээр дарахад цаг нь зогсно. Ямар хугацаанд тогтоогоод алдаагүй санаж яах гэдгийг шалгана гэсэн. За тэгэхээр энэ хольж өгсөн 52 үзэр маань одоо бундын арав, цэцгийн хатан, гэлийн ноён ингээд санамсаргүй байдлаар холигдсон байгаа шүү дээ, тий. За тэгээ та бүхэн цээжилж байгаа хурдыг хараараа тогтоож байгаа хурдыг. За тэгээ хоёр орлого байдаг. Хоёр орлогын хамгийн сайн үзүүлэлтийг одоо дэлхийн чансаанд одоо байр үзүүлэлтийг гаргадаг гэсэн байна. За одоо ингээд маш хурдан тогтоож байгаа юм байна. За тэгэхээр энэ 52 үзрийг ердөө 12 секундын хугацаанд тогтоож алдаагүй сансан гэсэн. Тэгэхээр хүний тарих одоо ямар гайхамшигтай ажиллаж болдгийг л одоо энэ тамирчид маань харуулж байна гэсэн. За тэгээ эдгээр тамирчид бол одоо 60 мөр шүлэг байлаа гэхэд 2 удаа уншаад тогтоодог. Эхний удаа уншихдаа агуулгыг бүрэн ойлгоно тий. Юуны талаар юм, нутаг усны талаар юм уу, аав ээжийн талаар юм уу? Агуулгыг маш гоё ойлголоо. 2 дахь удаага аргачлаа ашиглаа. 3 дахь удаага та асуухад 38 дугаар мөрөн дээр ямар үлгэр байгаа гэхэд тэр үлгэрийг хэлэх чадамжтай гэсэн. За ингээд одоо 18 онд энэ дэлхийн рекордыг тогтоосон. Одоо 26 он тий. 8 жилийн хугацаанд энэ дэлхийн рекорд өнөөдөр хүртэл эвдэгдээгүй явж байна гэсэн. За шижирээ маань одоо Америкт програм хангамжийн чиглэлээр сурж одоо тухайн үед ямар ч шалгалтыг цаг 30 минутын шалгалтыг 30 минутанд хийдгээр алдартай ийм оюутан байсан. За тэгээ олон улсын компанид ажиллахаас гадна одоо ремоут байдлаар ажиллаа Монголдо ирсэн лигийн одоо волейбол хөлт тоглодог лигийн том тамирчин болсон. Ийм залуу болсон. Бас л 10 жилийн сурагч байхасаа ингэж одоо бэлтгэгдэж ингэж явсан байгаа. За өөр нэг бичлэг үзүүлье. За би энэ дээр өөрийнхөө охины бичлэгийг үзүүлье. За энэ манай ивэл маань 4 настай үеийнхэн бичлэг байгаа. 1-р ангийн сурагч, 4-р 1-р ангид орж исэн. За тэгэхээр энэ дээр ямар даалгаврыг гүйцэтгэж ийм гэхээр
За би жоох урагшлууч дөө. За энэ дээр ямар даалгаврыг гүйцэтгэж юм гэхээр одоо 4 оронтойгоор үржүүл. За хариуг нэг удаадаа одоо бодолтыг толгойд хийх нь хариуг нэг удаадаа бичих ийм даалгавартай байна. Тэгэхээр одоо бидний уламжлалт арга юу вэ? Сурвал заалгасан. Одоо багнан бичих тийм үстэй тий. Үржүүлэл одоо самбар дүүрэн, цаагц дүүрэн юм бичих шаардлага байна. Гэвч одоо яаж вэ? Толгойд бүх бодолт хийгээл нэг удаадаа хариу бичих. Гэтэл одоо 4 настай энэ хүрд байтугай энэ даалгаврыг төвгүүхэн гүйцэтгэж байгааг та бүхэн анзаарж байгаа байна. Одоо л том хөвгт болсон тий 11 хүрсэн. За ивэл маань одоо яаж юм гэхээр 8 оронтойгоор үржихэд тэр 15-аас 16 оронтой 30 секунд болоод хариуг нь гарах ийм чадамжтай байгаа гэсэн. За энэ үедээ мэдээж олон улсын тэмцээн уралдаанд оролцдог. Надтай хүртэл Оросын том шоу нэвтрүүлэгт хүртэл ингээд оролцож ирсэн. Тэгээд даалгавраас амжилттай гүйцэтгэхэд ингээд ирж ирсэн байгаа. За яагаад бас энэ талаар ярьж байгаа гэдгийг одоо өнөөдрийн сэдвтэйг олж би та бүхэнд тайлбарлах юм. За энэ 4 настай маань 6 настай үеийнхнийг бичлэгийг үзүүлээд. За энэ 6 настай үед ямар даалгавар гүйцэтгэж юм гэхээр за энэ бол Том Вайс гэдэг Бельгийн кино жүжигчин нэвтрүүлэгч. Энэ хүн бас нэвтрүүлгийн баг Монгол ирж энэ нэвтрүүлгийг бэлдсэн. Энэ нэвтрүүлэг нь одоо Европын 20 гаруй улсад гарсан. За энэ дээр ивэл маань одоо 6 настай үе ямар даалгавар гүйцэтгэж юм гэхээр Рубкин шоу эвлүүлж үзүүлэх юм. Тэгэхээр Рубкин шоуг одоо ингээд холиод өгтөн бүх байрлалыг нь тогтоогоод нүдээ боожгаад харахгүйгээр эвлүүлэхийн даалгаврыг гүйцэтгэнэ гэсэн үг. За тэгэхээр одоо мэдээж энэ даалгаврыг гүйцэтгэхийн тулд 120-с 190 орчим энэ үйлдэлийг яах нь харахгүйгээр их. Тэгэхээр энэ бүх байрлалыг тогтоох нь шүү дээ. Тэгэхээр хүмүүс шүүмжилдэг гэдэг сая ингээд 4 настайд ингээд тоо бодоол тий. Хүмүүс юу гэж шүүмжилж байгаа гэхээр энэ хүүхдийг зовоож ийн гэж хардаг. Гэтэл тийм биш тий. Энэ бүх арга зүй энэ арга зүй суралцж байгаа энэ арга бол тэр чигээрээ тоглоом дээр суралж байгаа. Хүн ер нь аз жаргалтай байх үедээ сурсан зүйлээ ерөөсөө мартдаггүй тий. Тэгэхээр тэрний цаад арга зүй агуулга бол дандаа хөгжилтэй аз жаргалыг мэдэрсэн явж. Энэ бүх байрлал энэ өнгөнүүдийг тогтоож ийн гэдэг маань бол эндээ хошин үйл явдлыг гой ургуулсан бодож инээгээд явж байгаа юм. Бид нар хүний бодлыг сонсохгүй төсөөлийг харахгүй учраас яаж төсөөлж бодох нь энэ хүүхдийн л өөрийнх нь асуудал. Гэхдээ энэ арга зүг нь бид нар заасаа л гэсэн үг. За тэгээд 5 настайд энэ чадварыг эзэмшижсэн ер нь олон улсад хамгийн залуу тамирчин залуу хүүхд гэж явдаг тийм blindfold буюу харахгүйгээр энэ шоуг илүүж байна. За одоо өнөөдөр 11-т 3 хэлээр устсаас ярьж гин. Тэгээд сурах арга барилаа олсон байна. Ямар сэдв заахад төвгүй сурдаг болсон байна. Тэгээд Монгол үчгийг ердөө 7 хоногийн дотор 6 настай байхдаа сурч, уншаад бичээ сурч байна. Тэгэхээр юу хэлэх гээд байна гэхээр бид нар одоо ерөөсөө сурах арга барилыг аль болох бага насндаа эзэмших тусам цааш хүн насаараа суралцсан тийм. Дараагийн тэр сурах одоо сэдв байж болно, сурах ур чадвар тэр болгон чинь энгийн зүйл болж хувирна. Тэгэхээр энэ багаасаа одоо анзаарж байгаа зүйл энэ олон жил одоо сургууль хүмүүжүүлэх энэ үйл ажиллагаад өөрөө би амьдралаа холбосон байна. Энэ зүйлээс анзаарахад сурах арга барилаа нэгэн тооцох юм бол цаашдаа потенциалынхаа энэ өчүүхэн эсхийг ашиглаад энэ зүгээр л мөсөн уулын харагдаж байгаа хэсэг энэ даалгавруудыг төвгүй үүсгэж болж байна. Тэгэхээр түр хэлсэн шүүмжлэнээр хүүхдийг зовоож ийн гэж хардаг бол тийм биш байх нь шүү дээ. Потенциалын тэр өчүүхэн эсхийг ашиглаад энэ олон даалгавруудыг амжилттай гүйцэтгэх цаашлаад сурах арга барилаа олсноороо илүү сайн сурч хөгжих энэ суралцах явцдаа илүү гоё урам зориг авах хөгжих ийм боломж нь л бүрдээд байгаа юм л да. За одоо нэг бичлэг үзүүлчихье. Тэгээд хэдүүлээ ярилцсанаа. За энэ манай Чингэн гэд бас шав тамирчны маань бичлэг байна. За одоо энэ дэр тоо бодож үзүүлэх юм байна. За энэ дэр анивч байгаа тоо 50 тоо 0.2 секундын интервалтай анивчад нийлбэрийг олох юм шүү дээ. За ингээд энэ чиглэлээр олон улс төв дэлхийд бол олон медаль хүртсэн байна. За мөн одоо ойдолтолтын төрлөөрөө бас энэ цээж бодлогын төлөв ойдолтолтын төрлөөрөө бас Гиннесийн номд орсон байгаа. Тэгэхээр одоо
нийт 275 даралтыг одоо нүдэ боож байгаад тэр хөгжмийн даралт байна шүү дээ, тэрийг сонсоод нүдэ боож байгаад дараа нь алдаагүй санаад энэ Гиннесийн номд орсон байгаа. Гиннес бүтээсэн. Өөрөөр хэлбэл нэг даралтыг дарах хугацаа нь 5 секунд. 5 секундын дотор зөв дарахгүй тэгээ шууд хасагдана гэсэн. Тэгэхээр 275 даралтыг гэдэг бол бас гайхалтай хөгжүүлэлт гаргасан. 9 настайд энэ Гиннест орсон. За тэгэхээр өнөөдрийн гол ярих сэдв маань одоо энэ 21-р зуунд ажилд амьдрал сурч боловсрож байгаа хүмүүсийн хувьд бол нэг маш чухал ур чадварын талаар ярих гэж байна гэсэн. Тэгэхээр хүмүүсээс би асуудаг ингээл сургалтанд хамгааж байгаа хүмүүсээс танд яг одоо энэ агшинд нэг мундаг нэг гоё юм ур чадварыг эзэмших боломж гарлаа. Тэр нь юу байж болох вэ гэдэг. Тэгэхээр одоо зарим нэг нь юу гэж хариулдаг гэхээр маш олон хэлтэй болмоор байна тий. Хэл хурдан сурдаг болмоор байна. За эсвэл өөр нэг нь мундаг хөгжимчин болмоор байна. Төгөлдөр хур сайн тоож сурмаар байна. Тэ? За эсвэл мундаг илтгэгч болмоор байна. Тэгээ олон хүний өмнө айцгүйгээр чөлөөтэйгоо ийм ярих чадварыг эзэмшмээр байна. Гэх эсвэл хэн нэг нь одоо маш мундаг код бичдэг болмоор байна. Гэх мэтчтэй. Олон ур чадварын талаар ярьдаг. Тэгэхээр миний хувьд одоо энэ бүхнийг дүгнээд тэ зангидаад юу гэж хэлэх вэ гэхээр ерөөсө 21-р зууны хамгийн чухал ур чадвар бол альва сэдв ур чадварыг хурдаа суралцах тэр ур чадвар юм байна. Тэ? Тэр нь юу ч хийж болох юм шүү дээ. Хийлч байж болно, хөгжимч байж болно, машин техник, технологич байж болно, кодч байж болно. Өнөө хуучин бол бид нар ярьдаг байсан. Нөгөө ихтэй сургууль сурсан тэ 4 жил сурсан тэр мэдлэг, тэр чадвараар 40 жилийн амьдралыг зогслооноо, бүтээнэ гэж ярьдаг байсан. А гэтэл одоо тийм боломжгүй болж гисэн л тэ. Бид нар 4 жил сурсан тэр мэдлэг маргааш нь шинжлэгдээл явж идэг. Тэ? Өөрчлөгдөөл явж идэг. Шин нээлтүүд гарч ирдэг. Тэгэхээр бид нар цаг хугацаатай энэ дасан зохицохын тулд тухайн зүйлийг гяс хурцтай хүлээж авдаг, ашигладаг, тэ? Ажил амьдрал хичээл номд ашиглах ийм чадамжтай байх хэрэгтэй байна. Тэгэхээр ерөөсөө хурдтай суралцах ур чадвар 3 зүйлийн талаар ярих юм. Тэр нь юу вэ гэхээр хурдан унших чадвар, тэ? Хурдан уншиж ойлгох чадвар. Хоёрт тогтоох, бүтээлчээр одоо сэтгэх, асуудлыг тэр шийдэх тэр чадварын талаар ярина. А гурав дахь хэсэг нь болохоор оюуны зураглал буюу тэмдэглэх ур чадвар, төлөвлөх ур чадвар. Энэ талаар би ярих гэдэг. Тэгэхээр энэ 3 ийм сэдвийг хурдтай суралцах ур чадварыг өрөөнд нэгтгэж зангидаж ярих. Та эдгээрийг эзэмшиж байгаа нөхцөлд ер нь суралцсан гэдэг таны хувьд бол маш зугаатай юм ажил болж эхэлнэ. Зугаатай. За тэгэхээр анх би одоо оюуны спорт гэдэг талаас нь ерөөсөө энэ ур чадварын талаар суралцаагүй, энэ сэдвүүдийг суралцаагүй. Турк улсад хуулийн сургуулийн оюутан байсан. Хуулийн сургуулийн оюутны хувьд одоо унших зүйл маш их байдаг л да. Дээрээс нь нөгөө гадаад хүн Туркт хуулийн сургууль суралцсан гэдэг бол бас турк оюутнуудын хувьд ч гэсэн хүнд асуудал. Яагаад гэвэл турк хэл дээр бичигдсэн тэр хуулийн ном зохиол ихэнх нь хуучны турк хэл, араб, перс хэлнээс үүдэлтэй тий нэр томьёонууд бараг 60-70% орж ирсэн байдаг байхгүй. Тэгэхээр дахиад нэг шинэ гадаад хэл сурж байгаа юм шиг тэр туркүүдэд хүртэл санагддаг. А миний хувьд яг анхнаасаа гадаад хүмүүссэн яг турк хэлний анхан шатны мэдлэгтэй байсан. За ингээд шинэ хэл тэр араб, перс хэлний хуучин үг хэлийг эдгээр сураад явах нь бол шинэ хэл сурж байгаас ялгаагүй суур байсан учраас яг суралцсан явж байгаа. За тэгээд яг нэг монголчуудын нэг дутагдaltaй тал, оюутнуудын дутагдaltaй тал анзаардаг байсан л да. Юмыг дандаа тулгаж хийдэг. Би бас яг тэр чиглэлийн оюутан байсан. Тэр төрлийн оюутан байсан. Одоо юу гэдэг шалгалт 2 сарын дараа байгаа гэхэд за гээл гоё 50 явж байгаа л сүүлийн 7 хоног 10 хоног гэдэг ч юм уу тий 14 хоног сүүлийн 7 хоног дэр ухаан орсон юм шиг л одоо өдөр шөнөгүй ингээ уншдаг, судалдаг, бичдэг. Яг азар тэгээд бас шалгалтуудаа гайгүйгээ даваад байдаг л байсан байна. Тэгтээ тэр үед нэг ер нь залхуу хүнээс нэг гой юм санаанууд гардаг шүү дээ. Шин санаа төрдөг. Нэг асуудал гарах юм бол тэрийг нэг яс шийдчих гэж боддог.
Тэгэхээр яг тухайд юу гэж боддог гэсэн гэхээр мэдээж зузаан тэр номнуудаа харчаад энийг одоо хурдан уншаад ойлгож болдгүй юм баг та тий. Ягаад гэвэл тэр сүүлийн 10 хоног эднэр дээр чинь тэр олон номыг уншина гэдэг чинь миний хувьд хүндрэлтэй байна шүү дээ. Яг тийм бодлоос үүдэлтэйгээр анх би юм хурдан уншихын талаар олж мэдчихсэн байхгүй. Хурдан уншиж болдгийм байна. Тэгээд хурдан уншаад ойлгож болдгийм байна. Шалгалж хүлгээд төвгүү гэж болдгийм байна гэдэг. Тэгэд энэ сэдвийг 2006 онд би анх судалж эхлээд за тэгээд энэ судлаад явхад энэ цаана мэдээ цогц үйл ажиллагаа, цогц дасгал даалгаврууд байдаг. За энэ тогтоох энэ ур чадвартай холбогддог юм байна. За уншиж байгаа үедээ бас энэ тэмдэглэл хөтлөх ур чадвартай бас холбогддог юм байна гэдэг. За ингээд энэ гурыг цогцоор нь судалж эхэлсэн 2006 оноос. За энэ бол надад үр дүнгээ маш гайхалтай өгсөн. Манай чинь 150 оюутантай. Би самрын өмнө гараад хуулийн зүйл заалтуудыг цээжээр хэлээд эхлэхэд л оюутнууд гайхдаг. Манайх чи 10 гадаад 140 турк. Тим оюутнууд том манай 1-р курс, 2-р курс, 3-р курс ингэ явж байсан. За тэгээд энэ мэдээж үр дүнгээ маш сайн өгсөн. Хүмүүсийг гайхшруулах тэр төвшөндөө үрж байсан. За ингээд яг 2008 онд би Америкт байж байсан. Тэр үед энэ тэмцээнд орж үзэхгүй мүү гэдэг юм санал ирсэн. Туркийн хурдан уншлагын аврах шалгаруулах тэмцээн. За тэгэхээр нэрээ орж болох юм байна. Яг гэвэл угаасаа энэ чиглэлээр хичээл номд ашиглах төвшөндөө гоё бэлдээд өөрийгөө бэлтгээд явуулсан байсан учраас за окей тэмцээнд орё гэдэг. Тэгэд 2008 онд анхныхаа энэ хурдан уншлага Туркийн хурдан уншлагын аврах шалгаруулах тэмцээнд оролцсон. За ингээд шатандаа тэмцээд яваад байсан. 400 орчим хүн орж исэн. За ингээд сүүлийн шатанд 10-д олуулаа үлдээд тэгээд би 2-т орж исэн баг. Тэгэхээр миний унш хурд 1 минутанд дунджаар 936 үг, ойлгоц 85% та үзүүлэлт ер нь гараад сүүлийн шатанд болохоор унших материал маань нэлээд хүнд ирсэн. Танил бус сэдв. Өөрөөр хэлбэл ангаахын салбарын тийм 40 нүүр текст ирсэн. Дээрэс нь гадаад хүн турк хэл дээр уншиж байгаа тийм. Иймэрхүү хүчин зүйлээс болоод мэдээж унш хурд маань багасж байгаа, ойлгоц багасж байгаа. Гэхдээ түрүүсүүнээс ердөө 6 үгээр ялагдсан ойлгоц битүүрийнх яг ижил байсан. Тэгээ яг тухайд одоо 2-т ороод 2008 онд чинь Туркт бас сони хөвлөрөө бичигдээ тэний гадаад хүн нэг Аз хүн нөхөр Туркийн хурдан уншигч болонгаа алдлаа гэд гарч ирсэн. Яг энэ тэмцээнд ороод юуг харуулахыг хүссэнгээр хүн болгонд бас ийм боломж байдığım байна гэж оюуны нөөц чадамж байдığım байна. Үнэхээр одоо хүн нээж илрүүлээ хөгжүүлэх юм бол бас боломжгүй зүйл гэж байхгүй байна. Тэрийг харуулахыг хүссэн. Дээрэс нь энэ тэмцээнд 2-т орсон маань өнөөдөр Монголын оюун ухааны академиг үүсгэн байгуулах гол шалтгаан ус. Би энэ тэмцээнд медаль авах бол одоо дараагийн тэмцээн уралдаанд оролцохгүй байсан байх. За би Монголд өнөөдөр тэгвэл хуулийнхаа салбартаа энэ чадвараа ашиглаад явж явах байсан болов уу, тийм? Магадгүй өмгөөлөгч болсон, эсвэл прокурор нь болсон, өмгөөлөгч болсон, шүүгч болсон ч юм уу. Аль нэг ажиллая гэж явж байгаа юм. Тэгтэл одоо яасан? Энд медаль хүрсэн дараагийн тэмцээн уралдаанд орох боломж үүд хаалга нэгдсэн. Ингээд 11 сард нь оюуны олимпиад оролцох эрхээ авцсан. Тэнд ороод ирсэн чи бүр өөр ертөнцид ороод ирсэн юм шиг санагдсан. Яг гэвэл дэлхийн одоо бүр энэ чадвараа хөгжүүлсэн гайхшигчтэй хүмүүс бүгд нэгд орцох болсон байхгүй. Одоо ингээд алхаал явж байтал нэг нөхөр 2 хөлөө гаргаж ирсэн шоу хөвлөж байгаа. Дахиад алхаал явж байтал самбар дүүрэн тоог 27-гийн 33 зэргийг олох гэхэд самбар дүүрэн тоог хэдхэн секунд бодоод хэдхэн секундэд те зогсоод толгойд бодолтуудыг хийгээд хариуг бичиж эхэлж байгаа. Хэсэг нөхдүүд одоо хэдхэн тоглолтын дараагаас бие биенийхээ хөзрийг нэрлээд эхэлж байгаа. Гэх мэтлэн одоо жишээ нь ИП гэдэг би аяар жишээн дээр дурд. Их мастер хятадын тамирчин яг тайсан дээр гараад ирсэн. Одоо үзэгчд ингээл байж шít. Энэ дунд нэг ийм зузаан толь өвч явж байгаа. 1774 хуудастай Оксфордын толь өвч. Бид нар дурын хуудсыг нээгээд 1206 дугаар хуудас нэглээ. 29 дугаар үг юу вэ гэж асуугаад тэр үгийг хэлж байгаа. Утгын тайлбарлаж байгаа. Өмнөх 28 үгийг нэрлэдэг гэхэд бүгдийг нэрлэж байгаа. Тэр 1774 хуудастай энэ толь өвчгийг ямар хугацаанд тогтоосон гэхэд ердөө 1 жилийн хугацаанд тогтоосон байна гэдэг. Зүгээр үгээ тогтоосгаад бүр байршилтаа тогтоож штэ. Жилийн дотор. Гэх мэтлэн хүний санаанд орохоргүй юм гоё даалгавруудыг одоо ийм үзүүлбэрүүдийг үзүүлэх. Эндээс маш их гоё юм урам зориг авд юм билээ. За ингээд ер нь энэ спортоор бэлдэх ёстой байна гэдээ бэлдсэн 2009 онд олон улсын тэмцээн уралдаануудаас 10 гаруй медаль миний хувьд хүртчихсэн юм аа. Тэгээд тэр үедээ Монголдо ирж таарсан. За ингээд Монголдо бас энэ оюун ухааны академиг үүсгэн байгуулах яг тэгээд эхний 15 оюутнаа авах. Эндээс үр дүн гарах юм бол цаашаа хөгжүүлээ. Үр дүн гарахгүй бол тэгээд зогсон доо гэж бодсон. Тэгээд бид нар ердөө жилийн дотор багаараа дэлхийн аваргаас хүрэл медаль хүртээд одоо ингээд өнөөдөр бол
Монголын баг тамирчдууд дэлхийд чансаагаар нэгт явж байна. За дэлхийн 54 рекордын түрүү хэлсэн 35-ын одоо эзэмшиж байна. Тэгээд дэлхийн 7 удаагийн аварга баг болсон байна. За сүүлийн жилүүдийн бүх дэлхийн аваргыг ганцаарсан төрлөнгө бүх насны ангилалда манай тамирчид ингээд эзэмшиж байгаа. Ингээд амжилтын бүх бол үргэлжлээд явж байгаа. За тэгэхээр түрүү хэлжсэн хүн болгон оюуны спортын тамирчин болох алгүй хамгийн гол нь энэ сэдвүүдийн хүрээнд өөрийгөө бэлд хүн насаараа суралцсан тий. Тэгэхээр таны сурах тэр танд маш гоё энэ сэдвүүд энэ ур чадвартай суралцаад ихэхээр танд маш гоё юм урам зориг өгд юм аа гэдгийг л одоо өнөөдрийн лекцээс илүү сайн ойлгоод явах нэ гэсэн. За тэгвэл одоо би энэ уншлагатай холбоотой ерөнхий ойлголт ер нь бүгдэн дээр нь энэ олгогдсон цаг хугацаанд бүгдийн дэлгэрэнгүй тайлбарлах боломжгүй. Гэхдээ хүн болгонд ийм боломж нөөц байна уу гэдгийг л би тайлбарлах гэдэг. За энэ уншлага гэдэг зүйл маань юу юм бэ гэхээр ерөөсөө хурдан уншлага гэдэг маань нүдний идэвхтэй харах талбай гэж байна. Босоо болон хэвтэй тэмлэгт. Идэвхтэй харах талбайг нэмэх нүдний булчин хөгжүүлэхийн дасгалуудыг ойлгоцолон анхаарал төвлөрлийн дасгалуудтай хослуулж хийснээр бидний минутанд унших үгийн тоо нэмэгдэнэ. Илүү сайн ойлгоно гэсэн үг байна. Бид одоо өөрсдөөс асууя. Бид нар ер нь өнгөрсөн хугацаанд хурдан уншлагатай холбоотой ер нь бол уншлагатай холбоотой хичээл хизээ авч ирсэн юм. Хизээ энэ суралцж ирсэн гэдэг нэг асуулт гарч ирж байгаа. Асуулт тавья. Тэгэхээр юу гэж хариулах? Бид нар 1-р ангидаа л уншихыг заалгаж ирсэн шүү дээ. Тэ? 1-р ангидаа. За тэрнээс хойш ер нь уншлагатай холбоотой хичээл орсон уу? Энэ унших хурдыг нэмэгтэй холбоотой хичээл орсон уу гэхээр харамсалтай нь байдаг. Тэгэхээр юу хэлэх гээд байна гэхээр бид нар 1-р ангид уншихыг заасан тэр арга зүй, тэ сурсан тэр арга аргаслаа өнөөдрийг хүртэл уншсаар байгаа байхгүй. Өнөөдрийг хүртэл. За тэгвэл одоо өнөөдөр ямар асуудал гарч байна? Бидэрт унших хэрэгцээ шаардлага маш их гардаг. За хичээл ном, ажил мэргэжлтэй холбоотой номоо уншихаас гадна тий. Өшөө өөрийгөө хөгжүүлэхтэй холбоотой өдөр тутам хэвлэгдэж гарч байгаа энэ олон гой гой ном зохиолыг унших хэрэгцээ шаардлага гарч байна. За ажил мэргэжлтэй өшөө сайн ахийг гэвэл өшөө гадны их сурвалжууд гэдэг юм уу өөр олон ном зохиол бас унших шаардлага гарч байна. За магадгүй ажил дээр гарсан улсууд тэр болон одоо корпорэт төвшин тэр том төвшөнд ажиллаж байгаа том бүтцэд ажиллаж байгаа бол өдөр тутам маш их тэр мэдээ мэйлүүдээ унших тий ирж байгаа өдөр тутмынхаа гадаад дотоодод юу болж ийн гэдэг энэ мэдээлэл авахын тулд сонин хэвлэлээ унших, сэтгүүлээ унших гэх мэт ингээд хэрэгцээ шаардлага маш их гарч байгаач биднэрт нэг шалтгаан гарч ирсэн. Юу вэ гэхээр бид нар цаг хугацаа хүрэлцэхгүй байна гэдэг. Амжихгүй байна гэдэг. Тэгэхээр энэ нь шалтгаан биш, шалтгаан байхгүй. Шалтгаан. 2010 онд бид нар оюуханы агтаамд суралцж байгаа эцэг эхчүүд хүүхдүүдийн эцэг эх болон асран хамгаалагчдаас ийм сорил авч ирсэн. Нийт 500 хүнээс. Энэ 506 нүур текст уншуулаад ойлгоцыг шалгасан. Та өнөөдрийг хүртэл мэдээллийг яаж уншдаг гэсэн тэр арга барилаараа унш, тэр хурдаараа унш. Яг л дараа нь таны ойлгоцыг шалганаа. 20 асуулт хариулт. Нэг л мундаг хурдан уншичаад ойлгоцыг шалгахад хариулж чадахгүй тэгээ хурдан уншихын хэрэг гарахгүй шүү дээ. Ойлгоогүй бол нэг л сайхан хурдан уншсан гэдэг. Гэтэл харамсалтай нь энэ 500 хүний дундаж хурд минутанд 176 үг, ойлгоц 75% таа гарсан баг. Тэгэхээр дунджаар 180 яваад идэв. Бид нар минутанд 180 үг уншичаад тэр олон ном зохиолын ард гарах уу? Өөрийгөө хөгжүүлэх дээр өөрсдөө одоо хөгжүүлэх тал дээр тэр олон ном зохиолыг судлах уу, унших уу гэдэг асуудал гарч ирж байгаа. Харамсалтай нь үгүй бас. Тэгэхээр хүмүүс юу гэж байна? За нэг амралтаа авсан үедээ эсвэл сургууль тасны дараа нэг зуны амралтаараа сайхан ном уншина гэдэг. Үгүй та өнөөдөр энэ ур чадвар суралцах бүрэн боломж байгаа. 12-оос дээш насны бүх хүн энэ хурдан унших одоо энэ чадварт суралцах боломжтой байгаа. Яг 12 гэж хэлж ийм ихээр энэ бол нөгөө нүдний булчингийн хөгжилтэй бас холбоотой байна. 12 хүртэлх насны хүүхдийн нүдний булчингийн хөгжил явагдаж дуустдаг. Энээс цааш нь бялдаржуулж болно гэсэн. Бид нар одоо бага насны хүүхдийг фитнес төв рүү оруулаад төмөр эдгээр өргүүлдэг өстэй тий. Биеийн хөгжлийн тодорхой хүрсний дараа ишээ фитнес рүү өөр бусад дасгалыг хийлгэж болдог. Тэгвэл 12 наснаас өмнө одоо бид нар энэ нүдний хүнд элемент дасгал хийснээр нүдний эрүүл мэнд сөргөөр нөлөөлөх юм магадлал байгаа. Тийм учраас 12 наснаас гэж боддог. За тэгвэл та ердөө 3-7 хоногийн хугацаанд одоогийн уншиж байгаа хурдаа 2-4 дахин нэмэх, за ойлгоцоо 20-30% ч гэсэн одоогийн түвшнөөсөө нэмэгдүүлэх ийм боломж байгаа гэсэн. 3-7 хугацаа. Тэгэхээр энийг би юу хэлэх гээд байна гэхээр танд байгаа энэ нуугдмал, энэ нөөц, энэ авиас чадрыг чинь нээж илрүүлэхтэй холбоотой зүйл байна. Тэгэхээр та магадгүй одоо арга техник суралцаагүй хүний 1 цагт унших мэдээллийг 4-1 хугацаа буюу ердөө
15 минутанд уншиж илүү сайн ойлгоно гэдгээд боддоо цаана ямар их цаг хугацаа хэмнэж. Тэгээ дээрэс нь ямар гоё стрессгүй байна. Уншиж байгаа зүйлээсээ ямар гоё юм кайф авч ийн гэдгийг эндээс анзаарна гэсэн үг байна. Тэгэхээр өнөөдөр яахааргүй хүн болгоны хувьд бол энэ чадвар суралцах ёстой гэж хэлж байна. Тэгэхээр энэ хэдэн үеэс үүсэлтэй арга техник юм бэ? Энэ шин зүйл үг гэхээр үгүй. Дэлхийн 2 дугаар дайны үеэс үүсэлтэй. Тэр үед Англи Америкийн бөмбөгдөлтийн үе байсан байна л да. Тэгэхээр Английн нисгч болон онгоц ажиглагч нар Германы онгоцыг таних тал дээр хугацаа алдчихсан. Хугацаа алдна гэдэг чинь яаж юм? Одоо хохирол үүсэх магадлал өндөр болж шүү дээ, тийм. Тэр үед Реншау гэж эрдэмтэн хүн, Америк эрдэмтэн хүн такстископ гэж энэ багжийг зохион бүтээгээд ингээд нисгч болон онгоц ажиглагч нарыг сургалтанд хамруулсан баг. За тэгээд тэр нь ямар учиртай вэ гэхээр одоо юм дэлгэцийн төв цэг рүү харуулна. Хоёр талд нь онгоц нээж харуулах нь байна л да. Нэг нь Англи, нэг нь Германы онгоцыг. За таних болгонд нь хугацааг нь багасгаад явсан. За хэмжээг нь жижигрүүлээд явсан. Хоорондын зайг нь холдуулаад яваад байсан баг. За сүүлдээ секундыг 5 хуваасны нэгтэй тэнцэх хугацаа, секундыг 10 хуваасны нэгтэй тэнцэх хугацаа, 20 хуваасны нэг, 50 хуваасны нэг, 100 хуваасны бүр 500 хуваасны нэгтэй тэнцэх хугацаанд дэлгэцийн хоёр захт байгаа маш өчүүн жижиг битийг нэгээд хаахад бүгд таньж эхэлсэн баг. Тэр яг дэлхийн энэ бол дайн үр дүнгээ өгсөн гэж ярьдаг. Дэлхийн 2 дугаар дайны дараагаас 50 оноос эхлэн Америкт судалгаа хийсэн. Ер нь энэ дэлгэцийн захад байгаа хоёр биетийг таньж болж байгаа юм чинь яагаад тэгвэл энийг уншлага дээр ашиглаж болохгүй гэж. Хүн яагаад мөрөөр нь уншиж болохгүй гэж гэдэг зүйлээс эхэлсэн баг. За тэгээд энэ ур чадрууд, энэ арга техникүүд бүр Америкт бол эхлээд дандаа хүчний байгууллагууд тий одоо тагнуул гэдэг юм уу ийм байгууллагуудаар орж исэн. За бүр Турк улсад 1975 онд бүр нэвтэрсэн байгаа байхгүй. Би Турк төгсөн гэдгээр бас энийг ярьж байгаа. Одоо өнөөдөр боловсролын системд нь орсон. ЕБС 12 дугаар ангийн хэдэн хүүхэд төгсөж чинь жилд гэхэд 2 сая гаруй хүүхэд төгсөж чинь. Тэрнээс 500 мянга орчим л ихтэй сургуульд орж байгаа. Тэгэхээр тэнд өрсөлдөөн асар өндөр гэсэн үг. 4 хүүхэд тутмын нэг л ихтэй сургуульд орох гэдэг шүү дээ. Тэр утгаараа өрсөлдөөн гэдгээр асар өндөр байдаг учраас энэ арга техникүүд ЕБС-ийн хичээл хөтөлбөрт ороод ирсэн. Хувийн хөгжлийн энэ чадвараараа тэр яг Ешийн шалгалт гэдэг юм уу? Ихтэй сургуульд орох тэр шалгалтууд тэр 90 минутанд 90 асуулт өгж, 60 минутанд 90 асуулт өгж, асар хурдтай уншиж, ойлгож, дүгнэж, тийм үстэй. Анализ хийж эндээс зөв хариугаа олно гэдэг бол яахаарахгүй хувийн ур чадвартай уншаад ойлгох тэр чадвартай холбогдож эхэлж байна. Тэр утгаараа өрсөлдөөн өндөр. Гэтэл одоо Монголд эсэргээр биш. Төгссөн хүн болгонд сургууль нээлттэй. Тэ? Захын зүгээр нэг сургууль руу очиод бүртгүүлээд ордог болсон. Ийм хэмжүүр бага болсон. Тэгэхээр одоо энэ бас мэдээж тодорхой хэмжээнд өөрчлөгдөх ёстой зүйл. Бас тодорхой хэмжээнд өрсөлдөөн гэдэг зүйл байх ёстой зүйл байгаа байхгүй. За тэгэхээр өнөөдөр ингэж одоо гадныхны хувьд бол ялангуяа одоо бид нар өрсөлдөх чадрын талаар ирээдүйд ярих ёстой тий. Өнөөдөр хүмүүс хэлдэг л дээ. Монгол одоо 10 сая хүн байсан бол өстой гайхалтай хөгжөндөө. Өнөөдөр бид нар сэтгэл хангалуун бус байгаа өстой. Монгол гадагшаа яваад үдсэн улсуудад Монгол орныхоо хөгжлийг хараад сэтгэл хангалуун бус байгаа. Гэхдээ нэг тайлбар хэлж байгаа. Бид нар 10 сая байх юм бол энэ улс орн маш гоё хөгжнө гэдэг үггүй. Нэг хүн 3 хүний дайтай сурч хөдөлмөрлөх чадвал яаж вэ? Энэ улс чинь маш гайхалтай хөгжих. Тэгэхээр өнөөдөр бидний хувьд бол өөртөө өрсөлдөх тэр өрсөлдөөн зайлшгүй байх хэрэгтэй. Өрсөлдөх чадвар олон улсын төвшөнд одоо хичээж, ажиж сурч ажиж хөдөлмөрлөдөг байх хэрэгтэй. Тэгэхээр бид нар тэгвэл одоо яасан цаа суурь чадвар бол аливаа зүйлийг хурдтай сурах чадвар. Энтэйгээ холбогдоод явна гэсэн үг. За тэгэхээр хурдан уншихад тэгвэл одоо саадуулдаг энэ хүчин зүйлүүдийн талаар ярил л да. Хурдан уншихад саадуулдаг хүчин зүйл олон байгаа. Бидний зөв гэж боддог бас буруу ойлголтууд байгаа. Жишээ нь юу гэж вэ? Хурдан уншвал ойлгохгүй гэсэн бодол байдаг. Гэвч удаан уншичаад ойлгодог хүмүүс зөндөө байгаад байна шүү дээ, тий? Яагаад удаан унших хэрэгтэй гэж байгаа юм? Тайван, тухтай, бодож ингэж унших хэрэгтэй гэдэг үг үү? Бидний хувьд болохоор яаж вэ? Хурдлах тусам илүү сайн ойлгоно. За тэгэхээр энийг би цөөн хэдэн жишээгээр тайлбарлая. Хурдан уншвал ойлгохгүй гэсэн бодлууд буруу байх тий. Бид нар уншихтаа зэрэгцээ толгойд ийм хийсвэр бодлууд эргэлддэг. Өглөө гарахдаа плеткаа унтраал, өдөр манай ангийнхан яах вүлээ, орой дүүг цэцэрлэгээс, хүүхдэд цэцэрлэгээс хин авах вүлээ гих биш л. Маргааш одоо байгууллагын хурал дээр тайлан яах вүлээ гэдээ уншихтаа зэрэгцээд толгойд хийсвэр бодлууд эргэлдээд байдаг. Тийм үстэй. Тэгэхээр чи анхаарал сарниж штэ. Тэгэхээр уншиж байгаа зүйлээ бид нар ойлгохгүй. За энийг би одоо юу гэж тайлбарлах гэж байна гэхээр
хүний 1 минутанд тарих 1 минутанд хүлээж авч боловсруулах үгийн тоо хамгийн багадаа 500 байгаа даа л да. Гэтэл бид нар минутанд дунджаар 180 үг уншаад байвал түрүүн би нэг юу хийсэнтэйс туршилт хийсэн, судалгаа хийсэн. За ингэсэн чинь минутанд дунджаар 176 гэсэн. Тэгвэл 180 гэдээ үзчихэ. Цаана нь дор хаяж 320 үгийн хоосон орон зай үүсэж байгаа байхгүй. Тэр хоосон орон зайг дүүрэхийн тулд тарих хийсвэр бодолд автаад байна шүү дээ. Хийсвэр бодолд автчих. Яс нөгөө нэг бодлоо чи орж ирээд байна гэсэн үг. Уншихтаас хэрэгцээ. Иннээсээ болоод анхаарал төвлөрөхгүй нэ гэдэг чи уншиж байгаа зүйл байна. Тэгвэл бид нар минутанд багадаа 500 нь оруулчих л да. 500. Ингээд эхлэх юм бол толгойд хийсвэр бодлоо орж ирэхгүй тэр орон зай гарахгүй учраас. Тэгэхээр бид нар уншиж байгаа зүйлээ ойлгоно гэсэн үг байхгүй. Төвлөрн ойлгоно. Маш энгийн логик. Тэгэхээр хүссэн үсээгүй бид нар уншиж сурах, хурдтай уншиж сурах хэрэгтэй. Зарим хүмүүс над дээр ирдэг. Эх 7 хоногт одоо төрийн албан хаагчийн шалгалт болох чинь. Хуульчийн сонгон шалгалтаа. Энэ номыг гээс уншичмаар байна. Гээс аргаа заагаад өгөөч гэдэг. Уушлаараа тий. Эн чинь нөгөө ид шид биш байхгүй. Ингээд айдас өнгөт ингээд тий өөрчлөгдөж ийм зүйл биш. Мэдээж одоо өнөөдрийн хүртэл хийсэн тий дадал болсон энэ зуршлыг өөрчлөхөд мэдээж цаг хугацаа хэрэгтэй. Та ядаж тодорхой цаг хугацаа гаргана. 1 сарын хугацааг зарцуул. Энэ арга техникүүд болохоор нэг онцлог байна. Магадгүй хэлийг сурах гэхэд одоо ингээд биднээс маш их хичээл зүтгэл гардаг. Сар хэдэн жил шаардаж магадгүй. Та энд болохоор энэ арга техникүүд таны тарих хэрхэн ажилтгүй энд 100% тохирдог учраас би яагаад 100% гэхээр 16 жил одоо сурууж хөгжүүлэх энэ ажил хийсэн. Өнгөрсөн энэ үр дүнгуудыг хараад зүгээр маш энгийн жишгээр тэмцээн уралдааныхаа үр дүнгийг хараад бид нар энийг итгэлтэй хэлж. Яагаад гэвэл хүн болгон энэ ур чадварт 100% суралцж чаднаа. Бидний тарих энд хэрхэн ажилтгүй энд бүрэн тохирдог. Тэгэхээр маш богино хугацаанд үр дүн гардаг учраас аргаал ойлгочвол харин танаас хичээл зүтгэл. Өдөрт энэ зүйлдээ тодорхой цаг хугацаа гаргаж ийн үгүй гэдгээс л хамаарч. За тэр нөгөө уншлага дээр хэлж байгаа тийм шууд өргөс авсан юм шиг гэдэг шиг тийм богино хугацаанд та 7 хоногт хурд уншдаг болно гэсэн үг биш. Гэхдээ 3 хоногт одоогийн уншиж байгаа урдаа 50-аас 75% ч гэсэн нэмэх боломж байгаа 3 хоногийн дотор. Тэр арга эднийг би тун удахгүй заа. Тэгэхээр одоо уншлага дээр ирж байгаа улсууд би юу гэж хэлдэг вэ гэхээр энэ сургалтанд хамрагдахаас өмнө та 1 сарын хугацаанд уншичаад ирээ. Өдөрт 10 минут байж болно, 15 минут байж болно. Гэхдээ энийг 1 сарын турш хийцэн байгаарай гэдэг. Унших дадалтай хүн дээр энэ арга техник бүрэн тохирно. Маш богино хугацаанд бас үр дүнгээ харгаж болдог. Тэгэхээр ямарваа нэгэн сургалтанд ирэхээс өмнө тэгвэл яасан? Хурд уншиж үнэхээр сурах гэж байгаа бол эхлээд унших дадлыг нэг сарын хугацаанд хийчихээ. Өдөрт нэг 15-20 минут. За энэний дараагаас тэгвэл энэ арга техникүүд гоё хэрэгжиж эхлэх юм шүү дээ, тийм. За тэгэхээр түрүүн хэллээ. Хурдан уншвал ойлгоно гэсэн тэр шалтгааныг тайлбарлаа, тийм. Минутанд хүлээж авах үгийн тоо хамгийн багадаа 500 байна. Гэтэл бид нар 180 уншаад байвал цаана 320 үгийн хоосон орон зай үсэд тэрийгэ түүрэхийн тулд тарих хийсвэр бодолд авчихна. Ингээд анхаарал сарнижээс. Тэгвэл эсэргээр явах нь шүү дээ. Хурд уншвал бид нар ойлгох. Дээрэс нь хурд анхаарлыг төвлөрүүлдэг. Анхаарлыг. За яагаад вэ? Одоо энгийн жишээ. Замын хөдөлгөөнд оролцоод явж байгаа 2 жолооч байна л да. Нэг нь 30 км/цагийн урттай. Нөгөө нь 100 км/цагийн урттай. Энэ хоёрын хэн нь анхаарлаас олж осол аваар гарах магадлал өндөр вэ гэж. Нэг нь 30, нэг нь 100. Хэн нь анхаарлаас олж 30-100-ийн хэн нь аваар хийх магадлал өндөр вэ? 30 үстэй. Та хэд бодоо 30 км/цагийн урд гэдэг бол энэ хооронд сатаарах зүйл зөндөө хийж эхлэх байхгүй. Хөгжмөөрөө оролдох, толиороо оролдох. За замын хажуугаар явж байгаа хүмүүсийг анзаарах. Тэр замын хажууд самбар дээр бичсэн зүйлийг унших гэж оролдох. Магадгүй зарим нь уцаараач оролдохыг үүсэхгүй. Нэг мессеж ирчлээ өгч өгöd харахыг үүсэхгүй. Тэгэхээр энэ ослоо аваар гарах магадлалыг өндөр болгож байгаа байхгүй. 100 км/цагийн хурдтай явж байгаа хүн энэ үйлдэлүүдийг хийх үгүй шүү дээ, тийм. Тэгэхээр ер нь бол хурд бол анхаарал илүү төвлөрүүлдэг юм а гэсэн санааг хэлэх гэдэг. Тэгэхээр бид нар хурдлаа. За мөн одоо хурд уншихад саадуулж байгаа өөр хүчин зүйл юу вэ гэхээр бид нар үг үгээр нь уншдаг. За нүдний булчин хөгжил суул. Нүдний булчин хөгжил. За үнэхээр унших дадлыг өөрийн болгоогүй хүний хувьд уншиж явах үед нүд аргадаг, захтандаг, тэ ядардаг, чилдэг, залхуун хүрдэг.
Хэрвээ ийм шинж тэмдэг илэрж ивэл унших дадал байхгүй байна л гэсэн. Нүдний булчингийн хөгжил сул байна гэсэн. Тэр нүдний булчин хөгжүүлэхтэй холбоотой энэ дасгалуудыг бас хийж хөвших ёстой. За мөн одоо энэ нүд амрах дасгалуудыг эсрэгээр мөн хийж явах ёстой. Жишээ нь юу гэдэг 40 минут 30 минут дэлгэцийн хард суудсан бол, уц ширтсэн бол, ном уншсан бол заавал амрах дасгалаа хийж. Нүдээ анжгаад дээшээ доошоо болгож хөдөлгөх, зүүн баруун тийшээ харах, нар зөв тойруулах, нар буруу тойруулах, хоёр тийшээ харах, хотлоо хоёр тийшээ болохгүй те. Саяны дасгалуудыг хийн. За дээрээс нь нүд амрааж өгсөн маш гоё дасгал юу болж ийм гэхээр гарын алганыхаа доод хэсгийг маш сайхан үрээдэг, халаад эхлэн шүү дээ те. Тэгэхээр нүдээ анжгаа зөөлх ингээд дар. Нөгөө чангарсан булчингуудыг чи маш гоё суулж өгдөг, массаж болдог те. Тэгэхээр энийг нүдний эрүүл мэндэ бодж байгаа хүн болгон зайлшгүй хийж л авах хэрэгтэй. 30 минут одоо юм ширтсэн бол энэ нүд амрах дасгал. Энэ чи хэдхэн секундын ажил авах те. Нүдээ анжгаад ингээд дээшээ доош. Энэ хэдхэн хөдөлгөөнүүдийг л хийж чинь гэсэн. За тэгэхээр нүдний булчин хөгжүүлэх дасгалууд бол олон байдаг. Сонирхолтой дасгалууд байдаг. Facebook дээр ч явж байсан Япон хүмүүсийн одоо нүдний ийм дасгалууд гэхэд л одоо тэр цэгүүдийг харах марах те хол ойрыг одоо гартаа нэг бал барьцсан. За би микрофон барьсан байж болно. Тэр алсын зай болон энэ ойрын зай руу нүдийг шилжүүлж харах марах гэх мэт олон дасгалууд байдаг. Тэгэхээр иймэрхүү дасгалуудыг хийх нь. За гуравт хүчин зүйл бол юу гэж бодож байна гэхээр түрүү хэлсэн үг үгээр нь унших. За нэг мөрөн дээр 12 үг байна гэдэг чинь хүн одоо бид нар хар багаас хийсэн л зуршил واخхгүй. Анх үеилжсэн, за үсгэлжсэн заримтай үеилжсэн тэгээ дараа нь үг үгээр нь уншдаг болсон. Тэгэхээр нэг мөрөн дээр 12 үг байна гэдэг бол 12 удаагийн үсрэлт хийж байгаа. Үсрэлт хийх болгонд энэ хооронд хугацаа алдаж байна гэсэн үг. За тэгээд мөрнөөсөө илүү гарч хардаг. Дараагийн мөрдөө шилжихдээ илүү гарч хардаг. Өөрөөр хэлбэл энэ болгон дээр бид нар хугацаа алдаж байна гэсэн үг. Тэгвэл одоо яаж вэ? Бид нар тусгай дасгалуудаар багцалж бүлгэлж харж сурна. Нэг харалтаар 3 үг, нэг харалтаар 4 үгээр харахын чадвар сурна. Магадгүй 4 үгээр харснаар бид нар 3 удаагийн үсрэлт хийж байгаа байхгүй. 12 удаагийн үсрэлт биш. Ингэснээр бид нар ямар их цаг хугацааг эндээс хэмнэж байна. Энийг анзаарч байгаа. За дахиад нэг зүг гэж боддог буруу ойлголт. Дээрэс нь хурд уншихад саад болдог хүчин зүйл бол дотроо дуудаж уншдаг. Зарим нь бол бүр уруул ам нь хөдлөөд ингээ уншдаг. За уруул ам нь хөдлөөг байлаа ч гэсэн доторх хүн нь дотроосоо ингээ дуудаад уншаад байдаг. Өөрөөр хэлбэл яаж вэ? Бидний унших хурд хэл ярианы хурдаар хязгаарлагдчихад байгаа байхгүй. Ярианыхаа хурдаар. Гэтэл бодлын хурд гэдэг чинь гайхамшигтай зүйл биш шүү дээ. Хамгийн багадаа 500 орж ирж шүү дээ. Тэгэхээр ерөөсө хурд уншлага гэдэг бол чанга дугаар уншлага биш байх юм шүү дээ. Чив чимэг. Хэрвээ саяны шиг ийм уруул ам хөдөлж уншдаг зуршил байх юм бол аманда бал зууж агаад унш. Дотроо дуудаж уншдаг зуршил байх юм бол одоо тоолонгоо уншина. 1 2 3 4 1 2 3 4 гэж тоолонгоо унш. Эхэндээ та юу ч ойлгохгүй. Ер нь бол хурд энэ буруу зуршлыг байхгүй болохын тулд яах ёстой? Одоо мэдээж хоошоогоо нэг удаа алах нь энийг өөрчлөхийн тулд шин дадлыг бий болгох гэж байгаа учраас. За тэгээд бүх зүйлийг шинээр хийж эхэлнэ гэсэн. Гэхдээ яг хөө зарим нь бол мэдээж одоо ингээ саяныхыг хийхээр би ойлгохгүй шүү дээ. Гэтэл одоо маргааш шалгалтаа гэвэл үгүй. Та өнөөдөр хүртэл яаж хийжсэн тэрүүгээрээ хий. Та нэг 10-20% шин дадлыг бий болгох тэр дасгал сургалтаа хий. 90% хуучнараа хийж. 10% чинь танд гоё хялбар болж эхлээд те эндээсээ кайф аваад үр дүн гараад ирэхээр дараа нь энийг 20% болгоно. Энэ хуучнараа хийжсэн 80% руугаа багасгана. Энийг 30 болгоно, энийг 70 болгоно. 50 боллоо. Ингэсээр хагаад шин дадларуугаа та орох хэрэгтэй байдаг байхгүй тий. За тэгэхээр саяны дотроо дуудах гэдгийг бүр ор тас алга болгож чадахгүй бид нар. Харин багасгаж болдог. Яг тэгвэл одоо 10 жил, 20 жил, 30 жил, 40 жил ийм зуршилтай болцсон учраас. Тэгэхээр та өөрийнхөө уншлагад сэтгэл хангалуун бус байдаг бол энэ шин зүйлийг нэг байгалаас зайлсан энэ бид бүхний нөөц байж байна. Бүр байгалаас зайлсан ийм чадамж нь байж л энийг нэг тушаад үзэхэд хэрэгтэй. Яг мэдээж өнөөдөр хүртэл өөрийнхөө сурах арга барилд сэтгэл ханамж өндөр байдаг бол окей. Тэрүүгээр явах нь бол хүмүүст нээлттэй гэсэн үг. За тэгэхээр одоо яаж вэ? Хурд уншихад саад болдог ийм бэрхшээлүүд байна. Тэр дахиад хэлье. Үг үгээр уншдаг гэдэг дээр би нэг зүйлийг хэлье. Нэмээд. Одоо хүний нүд нэгэн хэмт хөдөлдөг байхгүй. Нэгэн хэмт хөдөлдөг. Одоо энийг маш энгийн жишээгээр туршиж болно. Бид нар одоо юу гэдэг 1 2 дугаар хүн болж хуваагдаад 1-р хүн агаар дээр хурууныхаа 1-р хүн яах ёстой гэхээр агаар дээр нүдэрээ ингэж тойрог зурж үзүүлнэ гэсэн үг. 2-р хүн нүдийн ажиглаар. Тэгэхээр нүд нь нэгэн хэмт хөдөлж ийн үхээр үгүй. Огцом хөдөлж байна.
Яг нэгin хэвд юм тойрог дугуй дүрс өрөөсө гарахгүй гэсэн. За хоёр дахь туршилт нь юу вэ гэхээр хоёрдугаар хүн агаар дээр хурууныхаа үзүүрээр тойрог зурж үзүүлнэ. Нэгдүгээр хүн энэ хурууны үзүүрээс нүдээ салгалгүй харна гэсэн. За энэ үед нүд нь нэгин хэмд хөдөлж эхэлнэ. Тэгэхээр би одоо энэтэй холбоотой нэг дасгалыг тун удахгүй танилцуулах гэдэг. За яг одоо дахиж нэг хойш халахад би нэг хүчин зүйлийг бас хэлье. Хурдан уншихад саад болж байгаа. Тэр нь буцалт хийх. Одоо та хэд уншиж байхдаа буцдаг уу? Уншиж яснаа гинт 2 үг буцдаг. Уншиж яснаа 5 үг буцдаг. Уншиж яснаа мөрөөр нь буцдаг. Уншиж яснаа бүр параграфаар нь буцдаг. Доголь мөрөөсөө дахиад эхлүүлдэг. Энийг ер нь хүн болго ухамсаргүйгээр хийгээд сурцсан. Зөвхөн буцна гэдэг бол унших хурдад 35 хүртэлх хувиар сөргөөр нөлөөлж байдаг. Бүр ийм зуршил байдаг. Буцдаг, ухардаг. За тэгвэл одоо энэ бүх асуудлуудыг шийдсэн би ганцхан дасгал тайлбарлах гэдэг. Ганцхан дасгал маань юу вэ гэхээр сая хэллээ шүү дээ. Нүд нэгэн хэмээр хөдөлгөө маа огцон ингэж хөдөлдөг. Мөрнөөсөө илүү гарч хардаг, буцдаг, дараагийн мөр рүү шилжихдээ дахиж хугацаа алдаж илүү гарч хардаг гэх мэтлэн маш олон асуудал нэгэн хэмд хөдөлдгөө, дотроо дуудаж уншдаг, үгээр уншдаг гэдэг энэ бүх асуудлыг шийдсэн ганцхан дасгал байна. Хамгийн ихний хурдан уншигчдын хувьд хийдэг дасгал гэсэн. Энэ бол заагч ашиглаж буюу хуруугаараа заах, эсвэл балаараа зааж уншихыг хэлж байгаа. Чиглүүлэгч ашиг. Үүнээс хойш аливаа зүйл уншихдаа дандаа хуруугаараа юм уу балаараа зааж уншаа. Миний хувьд бол балаар заадаг. Балаар заана гэдэг эсвэл тодруулагчаар заадаг гэсэн. Тэр нь мэдээж яг нөгөө юун дээр цаасан дээр бол хүрэхгүй 0.5 мм-ийн зайтай байгаад ингээд чиглүүлээд уншдаг. Өөртөө дуутах боломжийг олохгүйгээр нэгэн хэвийн, нэгэн темперээр энэ хурдаа тохируулаад уншнаа гэсэн байна. Яагаад энэ заагчийг ашиглаж байгаа? Ер нь хэд хэдэн шалтгаан байна. Ер нь анхаарлыг л төвлөрүүлдэг гэсэн санаа энэ хөдөлгөөнүүд чинь. Жишээ нь одоо бид нар скиминг хийдэг. Магадгүй одоо хуучны нэг шар ном гэл байдаг. Эсвэл одоо шүлгэн дээр ч гэдэг юм уу. Чи энэ мөрийг энэ шүлгнээс одоо 60 мөр шүлэг байлаа гэхэд энэ мөрийг чи нэг 60 мөрөөс энэ мөр дундаас гэс олоодохтойгоо гэс хуруугаараа заагаал явдаг үстэй. Эсвэл одоо тэр шар ном дээр одоо магадгүй утасны дугаар хайх болоход энэ байгууллагын дугаар гэхэд хуруугаараа гэс заагаад тэрийг олдог. Тэгэхээр ер нь бол яаж вэ? Энэ анхаарлыг илүү сайн төлрүүлдэг байна. Анхаар хөдөлгөөн бас анхаарлыг татдаг. Өөр нэг жишээ вэ. Одоо магадгүй бид нар ойн заах дэрлээ. Ойр руу ингээд хараал байчихлаа. Ямар ч хөдөлгөөнгүй, намгүй. А гэтэл яасан? Яг тэр болонд тэр бутны тэндээс гинт туулаа гараад хөдлөөл явчлаа шүү дээ, гүүгээл явчлаа. Тэгэхээр яаж вэ? Одоо хөдөлгөөнгүй ийм намгүн байсан газар тэнд шууд анхаарал татсан зүйл бидний анхаарлыг татчих шүү дээ. Хөдөлгөөн бол бидний анхаарлыг татчих. Тэгэхээр яаж юм гэхээр бид нар одоо энэ заагчийг ажилуулж ийн гэдэг нь хөдөлгөөн бидний анхаарлыг татчих, анхаарлыг төвлөрүүлж байгаа гэсэн санаа. Тийм учраас бид нар энэ заагчийг ашиглаж. Дээрэс нь та түрүү хэлжсэн хүн үг үгээр уншдаг, тогтворгүй уншдаг, мөрнөөсөө илүү гардаг, буцдаг, дараагийн мөр рүү шилжихэд бүх зүйл тогтворгүйсэн. Энгийн жишээгээр хэлүүлээ тойргийг харлаа шүү дээ, дугуй дүрсийг. Тэгэхээр одоо нүдийг нэгэн хэмд хөдөлгөж сурж байгаа. Та зөвхөн нүдийг нэгэн хэмд хөдөлгөөд ингэж сурснараа одоогийн уншиж байгаа хурдаа 50-аас 75% шууд нэмж байна. За тэгэхээр одоо дараагийн нэг зүйл гарч ирж байна. Яг энийг хэрэгжүүлэх үед одоо яг ингээд хурдаар явчихаар би ойлгохгүй шүү дээ. Ойлгохгүй нэг. Ер нь бол хурдан уншлагаар дээр бид нар эхний 7 хоног дээр бол ойлголцыг хойш нь тавьдаг гэсэн үг шүү. Шин зүйл суралцж байгаа учраас. Эхлээд бид нар энэ хурдан дасах ёстой. Хурд нүд тархиа эндээ уйдуул сурах ёстой. Хурдан дасна гэсэн үг. 2 дахь 7 хоногоос ойлгох сургуу ордог байхгүй. Ер нь гэхдээ хурдан уншихад ойлгодог гэдгийг та хэд анзаарна. Магадгүй 2 нүр текст байла. Нэг өгүүлэг байж болно те. Нэг хурдаараа тэр хурдаараа заагч ашиглаж уншихдаа өөртөө дуудах боломжийг олохгүй гэсэн шүү дээ. Яг тэгвэл эндээ дуудах боломж олгочвол нөгөө асуудал чинь гарч ирэх гээд байна шүү дээ. Тогтворгүй болох гээд байна. Дотроо дуудах гээд байна. Тэ? Нүд чинь тогтворгүй хөдлөх гээд байна. За тэгэхээр тэр бүх асуудлуудыг чинь шийдэж байгаа учраас 2 нүрээ ингээд уншаад нэг дуусаад байгаа. Энийний дараа юу ойлгосон гэхээр багахан хэмжээний зүйлийг ойлгосон байдаг. Тэгвэл яг энэ хурдаараа 2 дахь удаага уншаад үз. Яг уншсан зүйлээ шүү. Энэ үед илүү их зүйлийг уншиж ойлгож хэлсэн байдаг. Яг энэ хурдаараа уншсан зүйлээ 3 дахь удаага уншаад үз. Өндөр хөвтэй ойлгоод эхэлдэг. Тэгэхээр зүгээр энгийн жишээгээр юу хэлэх гээд байна гэхээр хурдан уншихаар бид нар ойлгох юм а гэсэн санаа байгаа. За тэгээд зөвхөн энэ дасгалыг та хийгээд явснараа яаж вэ? 3 хоногийн дотор унших хурдаа 50-аас 75% нэмэх юм боломж байна гэсэн үг. Тэгэхээр энийг одоо хийгээд үзэх хэрэгтэй байна гэсэн үг. Ойлгомжтой. За
одоо жишээ нь энэ олон улсын тэмцээн уралдаан. Миний хувьд нийтдээ 5 тэмцээнд уншлагын тэмцээнд орж ирсэн. Хамгийн сүүлд яг нөө оюуны олимпиад 4 жилд нэг удаа болдог энэ тэмцээн. Америкийн нэгдсэн улсын Лас Вегас хотно болж ирсэн. Энэ тэмцээнд оролцоод минутанд дунджаар 998 дундчилж ирсэн. Тэгээ 9-р байрт орж ирсэн. Одоо бол манад дээр маш өндөр амжилтууд гаргаж байгаа тамирч зөндөө байна. Урьдчилан жилийн дэлхийн аваргаас манай Баасан дөрж маань бүхэл бүтэн 30,000 гаруй хүүхдээ ийм номыг 38 минутын хугацаанд уншиж ойлгоод ойлгоцсон 90%-аар дэлхийн аваргаас мөнгөн медаль авсан. Өдрийн нэг цагийн цайны завсарлагаанаар бүхэл бүтэн ном уншаад дуусгач штэ ойлгоцсон 90%. Сая болсон дэлхийн аваргаас манай одоо ахлах ангийн сурагч Имүүжин маань дэлхийн аваргаас ойлгоц бүр 95%-аар мөнгөн медаль бас хүртэж байгаа. Ойлгоц 95%. Тэгэхээр ойлгоц 95-100% гэхээр уншсан зүйлийг Б-гүй ярина гэсэн үг биш шүү дээ, тий? Байсан юм гэж уншиж буцаад байсан юм гэж хариулна гэсэн үг биш шүү дээ, тий? Та энэ номын агуулгыг хооронд одоо хоёр бүлгийн тэр чухал сэдвүүдийг хүртэл хооронд нь холбож байгаад асуулт гаргаж ирж хариултыг нэгтдэг. Ингэж явдаг байхгүй юу? Бүр цогцоор нь тэр агуулгыг бүрэн дүрэн ойлгосон, тэр анализ хийсэн, эргэцүүлж бодсон, дүн шинжилгээ хийсэн, энэ дээр нь тулгуурж асуултууд асуудаг. Детальшж асуудаг. Энэ уншлагын материалууд, тэмцээний материалууд болохоор урд өмнө хаанч хэвлж байгаагүй материалууд байдаг. Хуучин бол одоо янз бүрийн ийм хилдгүүд юунууд байсан л да. Одоо мэрэгжлийн одоо жишээ нь би 2008 онд орж явах тэр олон улсын тэмцээн дээр ангаахын салбарын материал хүртэл ирсэн гэж байна шүү дээ, тий. Одоо бол сүүлийн үед бол илүү одоо хялбар сэдвүүд, илүү уран зохиолын тал руугаа нон фикшн төрлийн одоо фикшн төрлийн энэ номнуудын ялгаа гаргаад уран зохиолын одоо чиглэлийн ийм номнууд ирдэг гэсэн. Тэгэхээр энэ хүнний бүрийн хувьд бол уншихад бас тааламжтай, хурдаач гэсэн нэмэх боломжтой. Тэгээ дээрэс нь энэ уншлага дээр нэг зүйл бол унших хурд бид нэр динамик байдаг гэсэн. Мэргэжлийн үг хэллэгтээ танил бус сэдв байвал унших хурд багасна. За энгийн үг хэллэгтээ ном зохиол бол унших хурд нэмэгдэнэ. Өөрсдөө нэг контрол хийгээд явдгаа гэсэн үг байхгүй. Ингэж явна гэсэн. Хамгийн гол нь бид нар уншсан зүйлээ эргэцүүлж боддог, ойлгодог байх хэрэгтэй. За ойлгомжтой юу? Тэгэхээр энэ чадварт бол хүн болгон ийм суралцах боломж өгдөг. Тэгэхээр одоо жишээ нь яг энэ уншлагын талаарх ном эдгээр миний хувьд гаргаж ирсэн уншихуун гайхамшиг гэдэг одоо минутанд 1000 унших нууцыг тайлах болно эдгээр гэдэг. Олон улсын тэмцээн уралдаан дээр оролцож байгаа тамирчдыг харуул бүгд заагч ашиглаж байгаа. Бүгд хуруу юм уу балаараа ингээд заацсан явж байгаа. За мэдээж заагч дотроо дахиад өндөр түвшний хурдтай уншдаг нөхдүүдийнх өөр те 2 дахь мөрийн доогоор зааж байхдаа 2 мөрөө бүүлгэж харж байдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ дэр илүү их хурд, илүү их ойлгох юм боломжууд нь бүрдэг. Дараагийнхаа төвшнөрөө эхнийхээ төвшинг давчхал юм бол дараагийнхаа төвшнөр орох нь илүү хялбар байдаг гэсэн санаа байна. Тэгээ өндөр хурд руу ороод ирэхэд S хэлбэр рүү орно, lazy S хэлбэр рүү орж уншина, зигзагаар орж уншиж эхэлнэ гэдэг маш олон гой сонирхолтой уншигчтай байдаг. За энэ хурд уншлага дээр буюу speed reading дээр дээдлэн хүн нэг ч үг гээхгүйгээр 1350 үг рүү л орох боломж байгаа. 1350 1 минутанд тэгээ боддоо. Ер нь одоо ингээд олон улсын тэмцээнүүдийнхаа дүнг харахад бол дандаа тийм байна. Гэвч энээс дээшээ гараад ирэх юм бол үг гээгдэж эхэлнэ. Тэгээ би хардаг байсан л да. Ингээд олон улсад ингээд яг уншлагаар би болохоор Турк, Англи, Герман, Америк 4 газар суралцчихсан. За ингээд юугаар энэ тентхийн яг энэ чиглэлээ ингээд судлаа явахаар минутанд 20,000 үг уншдаг, 30,000 үг, 50,000 үг уншдаг гэсэн ийм юмнууд гардыг. Ийм сурчлагын юмнууд. Гэхдээ би гайхдагсан. Энэ хүмүүс тэгж уншдаг гэсэн ирнэ. Энэ хүмүүс яагаад энэ бидний энэ хурд уншлагын дэлхийн аварга юм олон улсын тэмцээнд оролцдог юм болоо гэдээ гайхаад. Тэгэд Америк руу бүр нэг хүнийг зорж очиж сургалтанд нь хамрагдчихсан. Тэр нь болохоор Howard Berg гэдэг 90 онд Гиннесийн номд орсон. Минутанд дунджаар 25,000 үг уншдаг гэдэг. За энэ хүнээс сурвалжлагч асууж байгаа тийм танд уншихад юу удаан санагдаж байна гэхэд хуудасаа эргүүлэх удаан санагдаж байна гэдэг. Гэх мэт. Тэгээ энэ хүний бүр зорж очиж би 2 өдрийн сургалтанд нь бүтэн сууж ирсэн баг. Яг хөө тэгсэн энэ хүний хувьд бол мэдээж тодорхой дасгалууд байсан. Харин скиминг хийх чадвартай. Энэ юу гэсэн үг вэ гэхээр ер нь бол тухайн сэдвээс гол агуулга авах чадвартай гэсэн. Юуны талаар өгүүлсэн байна? Тэ юу хэлэх гэсэн санааг авч чаддаг гэсэн. Эргүүлж яах. Гол поинтууд. Яг гэвэл ер нь бол энэ дасгалууд хийгээд ихлэхээр тухайн хуудсан дээрх тэр агуулга танд ер нь харагдаж эхэлдэг гэсэн санаа. Гэхдээ детайлуудыг энэ хүмүүс анзаардгүй юм байна. Гэтэл бидний энэ тэмцээн уралдаан дээр чинь бүр детайл асуудаг байхгүй.
Бүр наривчилж асуудаг. Тэр түрүү хэлсэн те хоёр бүлгийг хооронд нь холбож байгаад эндээсээ асуулт гаргаж эндээсээ дүгнэлтийг бид нар өөрсдөө яасан дүгнээд энэ асуултанд хариулах хэрэгтэй гэдэг ч юм уу. Ингэж явдаг учраас ингэж 20,000 30,000 энэ уншиж байгаа усуд хизээч энэ даалгавруудыг гүйцэтгэж чадахгүй. Энийг хариулж чадахгүй. Тэр утгаараа энэ хүмүүс энэ тэмцээнд оролцдог бол фото уншигчд бол. Тэрнээс бол ерөнхий агуулга юуны талаар вэ гэдгээ бол хүн авчдаг. Бид нар нэг үг гээхгүй дээдлэн 1350 руу орох боловч тэрнээс дээш гараад үг орхигдож эхэлнэ. Ийм ялгаа байт юм бэл. За тэгээд хүн болгонд заавал тамирчин болдгоомаа гэхэд хүн болгонд одоо гоё юм боломж бол байх нэ гэсэн юм. Тэгээд сая манай Баасан дорж багш маань Баска маань одоо унших дадлал гэдэг Facebook дээр юм гоё групп үүсгэсэн байсан. Тэр группт нь одоо 1000 хэдэн зуун гаруй юм уншигчид энэ хүмүүсийн дундаас уралдаа хэднэр зарлаа өдөр болгон унших дадлыг өөрийн болгож үг гэдгээр нь оноогийн дүгндэг урамшуулдаг гэдэг маш гоё юм Facebook групп дээр одоо юм үйл ажиллагаа нь бол явж байгаа. Тэгэхээр энэ бас гоё унших дадлыг л олон түмэнд сурчлан таниулж байгаа нэг хэлбэр байгаа. Тэгээ яг хаа одоо манайханд бол уншдаг хүн асар ховор болсон байна. Ялангуяа ЕБС-ийн сурагчдын хувьд, бага ангийн хүүхдийн хувьд сургуулиудаар ороход энэ зүйл бол түгээмэл байна. Одоо PISA шалгалтаар хүртэл одоо манай харамсалтай дүн гарсан тий 3 хүүхд тутмын 2 нь уншсан зүйлээ ойлгохгүй байна гэж гарсан. Өөрөөр хэлбэл одоо олон улсын 15 наснуудын дунд хийгдсэн судалгаа. Тэгэхээр бага ангийн хүүхдүүд ч гэсэн одоо өгүүлбэртэй бодлогоо ойлгохгүй байна, уншаад ойлгохгүй байна, дүн чадахгүй байна гэдэг. Тэгэхээр мэдээж одоо технологийн нэг хөгжлийн сөрөг тал нь бол энэ дээр гарч ирж байгаа тий төвлөрөх нь багассан байна. Тэгэхээр одоо энэ уншлагыг маш энгийнээр зөвөр гоё танилцуулж энэ сургалтууд хамрагт арга техникийг эзэмшүүлээд ингээд явхад бол унших зүйл бол амьдралын зүгээр нэг тийм онцгойлоо харах зүйл биш. Өдөр тутам зүгээр л хийх ёстой энгийн нэг үйл шүд угаахтай адилхан зүйл болгож л бид нар хурих эцэг эхчүүд өвөө эмээнэр бол үр хөвгт ацын нартаа ойлгуулах хэрэгтэй байна тий. Энийг гэр бүлийн нэг гоё соёл болгох хэрэгтэй манай гэж хараад байна. За тэгээд мэдээж унших дадлал өөр юм болоод ирэхээр нэгт бол мэдээж унших дадлыг өөр юм болгоно. Хоёрд бүр зөв унших дадлыг тэр үр дүнтэй унших тэр алхмуудад суралцах хэрэгтэй. Дараа нь хурдан уншлага руугаа орох хэрэгтэй гэдэг шүү тий. Харамсалтай нь би нэг юун дээр яасан. Тэр унших дадлал группийн залуучуудаа бас нэг уулзалт хийсэн. Яг өмнөх өдөр нь би найзтайгаа хоол идээ суужсэн. Хүрээд ирж байгаа хоол идээгээд. Тэгээ бит хоёр хоол идээ сууж. Хатнаа би өнгөрсөн жил 42 ном уншсан байлээ. Тэгэхдээ одоо аль нь ч толгойд байхгүй байна гэдэг. Яг уншсан нь бол гайхалтай зүйл. Яг байхгүй ч болно. Гэхдээ эсүүдийн холбоос сул байна гэсэн тухайн мэдээллийг дуутахад. Гэхдээ ямар нэгэн сэжвэр орж ирэхэд бол хүн санддаг шүү дээ. Тэгэд нэрээ тэгжсэн. Энэ дэр тэгжсэн. Энэ нэр энэ ном дэр ч нэг тийм санаа байсан шүү дээ гэд сандаг баг. Шууд дуутахад хүндрэл гарч ивэл эсүүдийн холбоос сул. Ой санамж гэдэг чинь юу вэ? Эсүүдийн холбоос л байхгүй. 100 тэрбум орчим эсүү шүү дээ тархин дээр чинь. Эсүүдийн холбоос бат бөгт байх тусам бид нар авсан мэдээлэл тэр тууштай бүх зүйлийг эргэн санах, хурдан сэтгэхэд хялбаруулж эхэлдэг гэсэн. Уншин зүг. Гэхдээ эн чинь бас нэг талаасаа хайрна тий. Уншсан номын агуулгыг одоо энэ номын талаар ярь гэхэд эргэн санахад хүндрэл гарч ивэл уншихдаа бас тэр үр дүнтэй унших зөв алхмуудыг дүрмүүдийг бас баримтлаагүй байна л гэсэн сан. Тэгээ яг миний хувьд бас энэ уншлагатай холбоотой нэг хурдан уншлагыг орхи. Эхний ээжинд үр дүнтэй уншихтай холбоотой энэ хэдхэн алхмыг бариа гэд SQ3R гэсэн энэ алхмуудыг танилцуулдаг л да. 5 алхам маш энгийн. Аливаа зүйлийг уншихаас өмнө тодорхой хэмжээнд судалгаагаа номоо бүтнээрээ судлах нь шүү дээ. Тэр нэг 200 хуудастай ном байлаа гэхэд нэг 10 минутанд судлах ажлаа хий чинь. Хавцснаасаа эхлэн тэр гарчгуудаа гүйлгэн бүлэг болгон дээрх тэр тодор бичсэн хэсэг, за тэр хүснэгтэнд өгөгдсөн хэсэг гэдэг юм уу те. Тэр тоо баримтуудаа гүйлгээ харчин, арийнхаа дүгнэлт хэсгээ харчин. За ингээд дараа нь юу хийх ёстой вэ гэхээр судалсан юм чин одоо асуултуудаа гаргаж эхэлнэ. Энэ номыг уншаад, энэ сэдвийг уншаад би юу ойлгохыг хүсэж байгаа, юу мэдхийг хүсэж байгаа. Судалсан хүмүүсийн хувьд бол ерөнхий гүйлгэж яхад энэ харсан сэдвүүдээс бас ганц нэг асуултуудаа гаргаж эхэлдэг. Дээрээс нь одоо миний энэ сэдвтэй холбоотой ер нь мэддэг мэдээлэл юу вэ? Тэ? Тэрнээс холбоотойгоор бас асуултууд гаргана. Гэх мэт ингээд асуултууд гараад ирнэ. За дараа нь унших 3 дахь алхам нь уншина. Уншиж байхдаа бид нар тэр гол асуултынхаа хариултыг олж уншаад эхлэхээр хүссэн үсээгүй хүн төвлөрж эхэлдэг. Давхар энэ дээрээ тэмдэглэл хөтлөж явах хэрэгтэй. Тэмдэглэл хөтлөн гэдэг маань үг өгүүлбэргүй бичих гэсэн үг шүү. Төлхөр үгсээр тэмдэглэл хөтлөнө. Тэр нь оюуны зураг. Оюуны зураг суралцааг бол зөвхөн тэр хэсэг дээр ганцхан keyword буюу төлхөр үг дээр тодруулагчаараа зураалал. Тодруулагч бүтэн өгүүлбэр хизээч ашиглаж болдгоо тийм. За ингээд дараа нь бид нэр сэргээн санах хэрэгтэй. 30 минутыг уншлах зарцуулсан бол 20 минут унш, үлдсэн 10 минутаа 20 минут уншсан зүйлсээ сэргээхэд
зарцуулах хэрэгтэй байдаг. За ингээд 5 дахь алхам нь болохоор тухайн бүлэг дууссан үед, ном дууссан үед бүтнээрийн сэргээ санах. Гэх мэт ингээд энийг гоё детальчлаад эхний 1-2 ном дээр хүмүүсийн хувьд бол удаж болно. 1-2 ном дээр ажилласны дараагаас цаашдаа ном уншихад энэ алхмуудаа бариад та 40 ном уншсан ч гэсэн агуулгуудаа бүрэн дүүрэн санаж чадна гэсэн үг. Тэгэхээр уншлагатай холбоотой маш олон гой зүйлсүүд байдаг. Тэгэхээр ер нь бол хүн насан туршдаа уншина, авж байгаа бүх мэдлэгийг чинь 80-аас доошгүй харах хэрэгтэй болох нүдээр авсан мэдээлэл байдаг учраас бид нар яа харахгүй одоо энэ уншлагад зөв унших, цаашлаад одоо хурдан уншихын арга барилдаа бүгд суралцах хэрэгтэй. За дараагийн асуудал болохоор мэдээж авсан мэдээллийг тогтоон боловсруулах, за хэрэгтэй үедээ санаж ашиглах, шин санаагаа гаргах, асуудлаа шийдвэрлэх асуудлууд гарч ирдэг. Би зөвхөн энэ дээр ой тогтоолт гэж бичиж байгаа. Яг л memory, creativity тусдаа ойлголтууд гэхдээ хоорондоо уялдаа холбоотой. Энэ хоёрыг холбосон тэр зарчмууд бүгд ижилхэн байдаг байхгүй. Яг ижилхэн. Хийж байгаа дасгалууд нь л өөр гэсэн. За тэгвэл memory буюу ой санамж бол өнгөрснөөс одоо дуудаж байгаа шүү дээ. Мэдээллийг санаж байгаа. А creativity буюу одоо бүтээл сэтгэлгээ бол ирээдүйн рүү чиглэсэн байдаг. Шин зүйл бодох, шин санаа гаргах, тэр асуудлаа шийдвэрлэх, тэ? А гэхдээ зарчмууд нь яг ижилхэн байдаг. Тэгэхээр би яг энэ дэр бол зөвхөн ой тогтоолтын тэр хэсгийг тайлбарлая. А энэ хоёрын хувьд бол хийж байгаа дасгалууд нь арай өөр байдаг. Тэгвэл холбоотой дасгалууд ч бас байдаг. За ер нь бол авсан мэдээллийг бид нэр тогтоон боловсруулж хэрэгтэй үедээ санаж ашиглана. Мэдээллийн маш олон төрлүүд байгаа. Тоо мэдээлэл, тоо текст тавсарсан мэдээлэл, гадаад хэлний үг, шүлэг дууны үг, томьёо код, жолооны тэр дүрмүүд байж болох нь байна. Одоо хуулийн зүйл заалт маш олон төрлийн мэдээлэл байгаа. Химийн, Менделеевийн үеийг систем гэл. Тийм үстэй. А гэвч өнөөдрийн бидний мэдээлэл тогтоож байгаа арга барил бол ихэвчлэн тотчлон давтаж өөр юм болгож эхэлдэг. Тотчлон давтаж. Олон дахин уншиж өөр юм болгодог. Тэгвэл энэ байдлаас бид нэр гарах ёстой байгаа юм л да. Энэ байдлаас. Тэгэхээр хүний уурах тарих хэрэг ажилтгүй энэ тохирох арга барил яг юу юм бэ? Тэгэхээр энийг би маш энгийнээр тайлбарлая. Ерөөсөө одоо бидний ой санамж хэрхэн ажилт юм бэ? Урт хугацааны ой санамжийг хариуцсан тархины маш чухал хэсэг яг юу юм бэ? Тэр бол хиппокампус. Лимбийн тогтолцоо буюу лимбийн систем. Одоо хувьслын үе шатаар бол тархийг 3 хэсэгт хувааж байгаа. Дунд тархин дээр байдаг тэр хиппокампус. Энэ бол бидний ой санамжийг хариуцдаг гэсэн. Энэ ажиллах юм бол ямар ч мэдээллийг тарих тогтоож эхлэх юм шүү дээ, тийм. За тэгвэл энэ ямар үед ажилтдаг вэ гэж? Энэ бол сэтгэл хөдлөл бий болсон үед ажилтдаг. Баярлсан, хөөрсөн, уйлсан, айсан тэр үед энэ хиппокампус ажилтдаг. Ингээ мэдээллийг хаана хадгалах вэ гэхээр их тархины бор гадарг кортекс дээр хадгална гэсэн. Эсүүд дээр хадгална. Эсүүдийн холбоосыг бид нар хийж байна гэсэн. Тэгэхээр энгийн зүйл мартагддаг, энгийн бос зүйлсийг бид нар тогтоодог байх нэ гэсэн. Асуулт байна шүү дээ, тийм. 13 хоногийн өмнөх орой хоолн дээр юу идсэн бэ гэж асуухад хинч хариулахад боломжгүй болж эхэлнэ. Тийм үстэй. Тэр яг 13 хоногийн өмнөх үйл явдал бол тэр өдрөө онцгой үйл явдал байсан бол санаж болно. Өөрийнх нь төрсөн өдөр байсан. Энгийн байсан бол санахгүй. А гэвч 10 жилийн өмнө болсон, 2 жилийн өмнө болсон, 3 жилийн өмнө болсон, жилийн өмнө болсон нэг баярт үйл явдлыг санаа. Ах эгчийнх нь хорим найруулж болно, хамаатан садных нэг баярт үйл явдал гэж болно, өөрийнх нь төрсөн өдөр гэж болно. Тийм үстэй. Тэр хэсгийг бол санана үстэй. Сүүл тэмдэглэсэн төрсөн өдрөө санах гэхэд л тэр нь одоо 8 сарын өмнө болсон. За хаан тэмдэглэжсэн, ямар хувцастай байсан, ямар бэлэг өгжсэн, хин ирж исэн бүгдийн тоо санаж байгаа. Яагаад гэвэл та баярлцсан, хөөрцсөн, инээдсэн. Тийм үстэй. Энд чинь сэтгэл хөдлөл бий болсон учраас хиппокампус энэ гоё дурсамжийг чинь мартахгүй шууд хадгалж шít. Тэгэхээр одоо асуулт гарч иж байна тийм. Яагаад би төрсөн өдрөөс санаад 10 хоногийн өмнөх эдсэн хоолоо санах вэ гэхээр ялгааг нь сая харлаа. Сэтгэл хөдлөлөөс оролцсон учраас энэ дурсамжийг би мартахгүй тийм учраас санаж байна. А нөгөөх нь энгийн болсон учраас мартагдаж байна. Тэгвэл одоо бидний хийх ёстой зүйлс юу вэ? Альва мэдээллийг тогтоохын тулд сэтгэл хөдлөлөөгөө оролцуул сураа. Ямар ч төрлийн мэдээлэл байсан. Одоо нэг жишээ нь би нэг юм юу харуулъя л да. Нэг зураг харуул. Нэг тоо харуул. Одоо би та бүхэн даалгавар гэж байгаа байхгүй. Нэг игнэндээ 30 цифр бүхий 10 20 игнэ нийт 600 тоо байна. Энэ 600 тоог тогтоо гэвэл яаж вэ? Шууд дараалаар нь цээжлээ. 01 00 11 01 01 01 гэдэг. Энэ 600 тоог тогтоогод надад хэлэх ёстой.
За хэлчүүд одоо би шууд энэ жилийн дэлхий аврагт аваад явлаа. Энэ бол уйтгартай шүү дээ. Хэцүү санагдана. Боломжгүй мэт санагдана. За нөгөө тамирчид нь л хийх байх та тэр нэг онцгой усууд л хийх байх гэж. Энэ ямар нэгэн зүү тогтол байхгүй. Тэгвэл энэ ой тогтолтын тэр арга техникүүд шүү. Танд бүтээлчээр сурах тэр боломжийг л олгодог байхгүй. Ямар ч төрлийн мэдээлэл байсан одоо урд чи ямар нэгэн төрлийн мэдээлэл ирлээ гэхэд энийг би яаж тогтоох уу гэдгээс энэ асуултаас эхлээд энэ аргачлалыг хослуулах юм бол болох. Энэ гурван аргачлалыг хослуулахад энэ мэдээллийг тогтоочих юм байна. Аргачлалуудыг ашиглаад эхлүүл та энэ 600 тог хараад савж унтлаа инээ. Энийг л өвчин эхнээс нь хараад. Гэхдээ тоо хараад энийг л жоох асуудалтай шүү дээ, тий. Гэхдээ арга ойлгочвол та энэ 600 тог хараад 5 минут хараад нэг ч алдаагүй санаж чадна. Утсан дээрх 300-ны дугаарыг та нэг удаадаа инээдсэн байх дахиж энэ дугаарыг харах шаардлагагүй болж байна. Жилийн дараа доржийн дугаар хийдүүлэх хөтөлбөр идэгчээ өшөөд бүгдийн тухайн хүний дугаарыг хэл. Онцлог нь ерөөсөө энэ баг. Тэрнээс одоо ингээд механикаар тогтооно гэж хөндөрлөө. Менделеевийн үйлдэх систем. Франциумын дис дугаар атом масс нь хэд вэ? Тэгвэл нэгдүгээр бүлэг тий. За тэгвэл одоо Франциум гэхэд би хөгжилтэй шууд төсөөлөл оруулж ирж байгаа. Францад нэг гоё том цагны плаза нэ зингс гэл надад амар гоё миний тэр үйл явдал ороод ирж байна. Тэнгууд л яасан. Дис дугаар нь 87, атом масс нь 223 гэл ороод ирж байгаа. Тэгтэл би сая амандаа ингээд цаг маг плазмалаасаа гэж явчихж шүү дээ тий. Хүн сонсвол гайхаар байгаа шүү дээ. Гэтэл та арга ойлгоцсон бол ингээд энийг явчих. Дотор чинь үйл явдал орж ирэл утга нь ороод ирнэ гэсэн. Мэдээлэл нь ороод ирнэ гэсэн. Тэгэхээр өмнө хэлжсэн дээ. Сэтгэл хөдлөл оролцсон мэдээллийг мартгүй. Тэгвэл бид нар ямар ч төрлийн мэдээллийг юм сэтгэл хөдлөл оролцуулах энэ хөлбөр рүү оруулж өгөх ийм чадамж. Энэ бол таны бүтээлчээр сурах боломжийг чинь нээж байгаа гэсэн. Шинэ юм сэтгэн бодно. Тэрнээс одоо ингээд бид нар хар багаас сурсан механик цээжлэл точсон давтаж өөр юм бодлоо. Манай цээжлэг систем суурилсан. Тэр юмыг цээжлэл дүнгээ аваад маргааш нь мартдаг. Энэ систем суурилсан арга биш байх нь шүү дээ. Ирээдүйд та асуудлыг шийдэх, бүтээлчээр суралцах энэ боломжийг олгож байгаа л арга техник байна. Хараал инээ. Сая тэр хүүхдүүдийн даалгавар, тэр 52 үзрийг тогтоохын тулд сэтгэхээс өөр аргагүй. Тэр хөгжилтэй аль жаргалыг мэдэрсэн төсөөлөг гаргаж ирэхэд сэтгэхээс өөр аргагүй. Сэтгэж ил шин төсөөлөг гаргаж ирж байгаа шүү дээ. Эйнштейн хэлсэн үг шүү дээ. Мэдлэг бол бид нар яг тэр мэддэг зүйлийн хүрээнд л байж байгаа. Төсөөл бол хязгааргүй. Логик таныг агаас бэцэгтэл өгч. Мэдлэг бас хязгааргүй гэл. Хашаач хараач. Тэр төсөөл ямар чухал вэ гэдгийг харж. Тэгвэл хязгааргүй төсөөл хайр цагнаас гар. Харамсалтай нь бид нар сургуульд орсон цагаас эхлээд хайр цагт орж ирсэн байна. Сургуулийн өмнөх насн дээр хүүхдийн creativity буюу бүтээл сэтгэлгээ бүр 95% тавьж штэ. Энд тоглож байхад энд хүний ярьсан зүйлийг ойлгоцсон гэдэг. Шинээр ямар олон зүйлийг бодож сэтгэж хийх гэж оролдож байгааг та хүүхдүүд дүүнер дээрээс анзаарч байна. Харамсалтай нь сургуульд орсон цагаас эхлээд та энийг ингэж л бодох ёстой, энийг ингэж л хийх ёстой, хайр цагт орж ирсэн. Бодож сэтгэх тэр боломжийг олох байсан. Төсөөлөх тэр боломжийг creativity би яг бүтээл сэтгэлгээний талаар бас сургалт хийдэг. Тэгэхээр одоо ингээд наснаас хамаарад яаж буурж байгаа тий. Насанд хүрсэн үед бидний бүтээл сэтгэлгээ хэдэн өрөө орсон байна гэдэг тий. 5% өрөө орсон байна. Тэгэхээр энийг тэгвэл бид нар одоо яаж буцаж сэргээх ёстой, хөгжүүлэх ёстой тий. Тэр Torrance-ийн тестүүд юу? Бид нар IQ-г хэмжиж болдогтой адилхан бүтээл сэтгэлгээг ч бас хэмжиж болдог. Муу байна гэж үзвэл тэгвэл хөгжүүлэхийн тулд яах ёстой? Ерөөсөө энэ дээрх зарчмууд дээр тулгуурсан даалгавар дасгалуудыг л хийдэг байна. Дандаа шин санаа гаргадаг. Тэр зургийг гүйцээ зурах гэдэг ч юм уу. Аль болох энэ дэр humor буюу хошин мэдрэмжийг оруулах ёстой гэл. Тэрнийхээ ярээр та өндөр оноо аавна гэдэг. Гэх мэтлээ ингэж явах нь байна гэсэн. Тэгэхээр яаж вэ? Бид нар ямар ч төрлийн мэдээлэлд гоё юм хошин мэдрэмжийг оруулж сурах ёстой. Тэгэд хиппокампусыг ажиллуулна гэсэн. Хошин мэдрэмжийг оруулж төсөөлнө гэсэн. Тэгэхээр ой тогтоолтын хамгийн чухал тэр зарчмууд болохоор нэгт бол төсөөлөх ёстой. Өнөөдөр бид түрүү хэлсэн. Одоо авсан мэдээллийн 80 гаруй нь харах хэрэгтэй болох. Нүдээр авсан мэдээлэлүүд. Энийний чинь баг 90% нь өнгөтэй холбоотой мэдээлэлүүд. Тэгэхээр бид нар энэ төсөөлөг өнгөтэйгээр юутай хийдгээр нь гоё төсөөлөх юм. Хоёр дахь гол зарчим бол аль болох хошин байх хэрэгтэй. Амьдрал дээр байх боломжгүй тэр өнцгөр нь харна. Би микрофоноор ярьж байгаа гэдэгт энэ микрофон шонгийн мужиг том микрофон болсон. Би дээшээ авирцсан тэгээ ярьж байгаа төсөөлөөр. Хизээч ийм зүйл байхгүй шүү дээ. Тэгвэл тарих энийг чинь жинхэнэ юм шиг хүлээж авч чаддаг. Энийг neuroscience буюу тарих судлалын шинжлэх ухаан чинь баталсан.
Одоо юу гэдэг юм? Ширээн дээр савтаа ус байгааг би 30 секунд харчаад савтаа усыг холдуулаад ширээн дээр байгаар төсөөлөхөд тархины ижил хэсэг чинь идэвч байгаа л баталсан баг. Тархиа бид нар ингэж хуурж болдог баг. Тэгэд энэ энгийн бус зүйлийг хүн хизээч мартахгүй учраас яасан. Энгийн бус байдлаар гоё төсөөл. Амьдрал дээр байх боломжгүй төрөгчлөлтөөр нь төсөөл. Тэгэхээр зарим нь бодож байгаа ийм илэг балаа юм төсөөлөд хараа сэтгэц дүнлүүлэхгүй гэж. Үгүй. Би ямар ингэж нэг алхачаад ийш харж ийнэ гэж дахиж нэг алхаад ийш харж ийнэ. Үгүй шүү. Хэрэгтэй гэсэн үедээ л гоё хошин мэдрэмжийг л бий болгочихж байгаа. За тэгвэл одоо энэ гадаад хэл дээр хамгийн түгээмэл одоо залуучууд те их байгаа учраас хэл гэдэг бол одоо гайхалтай тархины фитнес болж өгч байна. Харилцааны чухал хэрэгсэл болж өгч байна. Тэгэхээр яаж вэ? Бид нар гоё хэл сурах. Энэ бол одоо миний хувьд бол одоо байнга хийдэг ийм дадал болоод ирсэн. Тэгэхээр энэгээрээ би бас олон хүнд гоё урам зориг өгч байгаа. Ялангуяа академийн суралцагч нартаа, багш ажилтнуудаа, шавнартаа тий намайг дагаад одоо маш олон хүн яг энэ хилэн дээр одоо ингээд ороод ирсэн сүүлийн хэдэн жил. Тэгэхээр би яаж хэл одоо үзээд ингээд явж байгаа тэр жишээ нь анхандаа яаж ашиглаж байна. Тэрийг би тайлбарлая л да. Мэдээж үг цээжлэг гэдэг бол хүндрэлтэй. Хүмүүс шүүмжилдэг. Үг цээжлээд хэл сурна гэж байхгүй гэдэг. Зөв. Гэхдээ үг цээжлэггүйгээр хэл хизээ сурахгүй шүү дээ, тийм. Хэл сурна гэдэг бол мэдээж цогц үйл ажиллагаа байгаа. Уншин, сонсон, бичин, ярин, дүрмээ үзнэ, үгээ цээжлэн цогцоор нь анхаарах хэрэгтэй. Харин 10 жилийн хүүхдүүдүүд бол гоё ингээд сургалтандаа яваад ингээд цаг хугацаагаа бүрэн зориулж болж байгаа. Аав ээж нь энэ сургалтанд суух боломжийг олгож байгаа. Өвөө эмээ нь боломжийг олгож байгаа. Ах чинь боломжийг олгож. Ажил дээр гарсан хүмүүсийн хувьд бол тэгээ сургалтууд руу яваад ах энэ их төвжирэл дунд чинь бас хүндрэлтэй. Ажил ар гэрв те энэний хажуугаар. Тэр яасан тэгвэл та хамгийн түрүүнд аль нэг хэл сурах гэж байгаа бол хэл үзэх хэрэгцээ шаардлага нь байгаа бол ажил мэргэжтэй холбоотой хамгийн түрүүнд үгсийн сангаа нэм 7 хоногт 1000 үг рүү ор 2 7 хоногт 2000 үг рүү орчих 2000 үгээ тогтоо одоо харин шууд хэрэгжилж эхэл тэр уншиж байгаа номон дээр ашигла тэ сонсож байгаа подкаст гэдэг юм уу сонсож байгаа зүйлс дээр энийг баттах ярьж хэлэх гээд оролдоод үз үгсийн сан чинь нэмэгчүүл энэ бусад инпутүүдийг авч явах хүссэн үсээгөө та ойлгоод яриад эхэлнэ. Тэгэхээр үгсийн санг маш сайн нэмэх ёстой. Гэвч одоо яасан? Бидний үгсийн сангаа нэмжинэ гэдэг 100 үг жагсааж бичдэг, тогтоочлоо гэж боддог олон дахинд авцараад хэдхэн хоногийн дараа нөгөө үгээ хартал санахгүй байх тохиолдол байдаг. Яасан механикаар цэвэржсэн учраас. Яагаад гадаад хэлний үг тогтооход хүндрэлтэй байдаг? Иргэн санахад. Юу гэж бодож байна? Яагаад гадаад хэлний үг тогтооход иргэн санахад хүндрэлтэй байдаг? Тэгээ төрлөх хэл биш. Тухайн одоо энэ дэр гол тайлбар нь болохоор өмнө би хэлсэндээ хүн харсан зүйлээ илүү сайн сандгаа. Ер нь бол харсан зүйлээ илүү сайн сандгаа. Түрүү авсан мэдээлэл 80 орчим хувь нь харах хэрэгтэй болох нүдээр авсан мэдээлэл гэсэн. Бид нар морь гэхэд шууд морийг харж байгаа юм байна. Тэ? Эсвэл им ир зөөлний тэмдэг гэж харж байна үгүй тэ? Морийг шууд харж байгаа. Харсан зүйлээ илүү сайн санаад байна шүү. Гэвч гадаад хэлний үг чинь харах гэхээр болохгүй байгаа. Ямар нэгэн авиа нөгөө ямар нэгэн утгыг илэрхийлэхгүй юм авиа зүүн нэгдэл байгаа дээ шүү. Хараагүй учраас буцаа санахад хүндрэлтэй байгаа. Тэгэхээр тэр гадаад хэлний үгээ харах нь чухал байгаа юм л да. Тэр гадаад үгээ харчвал утгана гэдэг байгаа шүү дээ, тэ. Тэгвэл тэр утга хоёроо холбоод хөгжилтөөр төсөөл. Саяныхаа нөгөө ойлгогдлын зарчмаар төсөөл гой хөгжилтэй байл. Үйл явдалтай гой өөрөө оролцож байгаа. Асуудал ингэ шийдэг. Одоо хөгжилтэй жишээ байна л да. За магадгүй болд гэж үг гэж халдсан гэж үг гэж болно шүү дээ. Нүдэн анчаал болд халдсан гэд байхгүй байх нь шүү дээ. Болд дуудлага төстэй үг юу гэж болох вэ? Одоо энэ гадаад үгийг харахын тулд дуудлага төстэй үгээр илэрхийл. Бидний мэддэг. Шинээр мэдээлэл хүлээж авч байхдаа бас нэг зарчим бол өмнө мэддэг байсан мэдээлэлтэйгээ холбож өгөхийг хичээж байгаа шүү дээ. За болд дуудлага төстэй үг юу гэж болох вэ? Хэлбэ. Монгол үг болд. Болд байж болно шүү дээ. Дуучин болд тань нүстэй. Болдыг мэднэ. Тэгвэл яасан би болд халдсан гэхгүй болд гэсэн дуудлага төстэй нь болд юм биш. Би болд дээрээс дараа нь болдыг сана. Яг тэгвэл бид нар тийм зүгээр санах сэжүүр байхад л хангалттай. Тэр ялгаатай хэсгийг тарих гүйцээгээд өгөх байхгүй. Ялгаатай хэсэг байл. Тэгэхээр бид нар санах сэжүүр байхад бүх асуудал шийдэж байгаа. Тэгвэл би дуучин болд гэж харсан. Болд гэсэн англи үг. Одоо би дуучин болдыг халдсантайгаа холбосон төсөөлгийг харах нь шүү дээ. Болд ингээл дуулсан. Бид нар энд орилдоо дэмжээл шүгэлдэж гинт үсэн туг тугаар унаад халдсан болж байгаа. Бид нар шок болсон гайхаж. Ийм зүйл амьдрал дээр болох уу? Болохгүй. Зүгээр төсөөллөөр л энийг гаргачихж байгаа. Ийм зүйл амьдрал дээр баг. Гэхдээ энийг би ингэж төсөөлж харснараа жинхэнэ шиг тарих хөдлөөж аваад энийг би хуурчиж авах, тарихаа хуурчиж юм гэсэн.
Одоо ингээд асуудал шийдэгдсэн. За дараа нь би болд гэхэд болд үснэ яснаа хаалцсан. Өө эн чи хаалцсан шүү дээ. Шууд ороод ирнэ. Гэхдээ зарим нь бодож байгаа. Яг ингээд тогтооцсон англиар амар яриад үжилтэн нөгөө хүн гинт болд гэж хэлсэн чинь гинт анхаарал нь сарниал болд шүү бид нэрээ тоглолтын дээр нь сууж ясан чинь ингээл өснө унжсэн. Тэгээ халдсан болоод тэгээд энэ халдсан болд гэд дэмжижсэн гэж орж ирэх үү гэж байгаа үйл явдал. Үгүй. Та тогтоох үед л энийг ашиглаж байгаа. Эхний идэвхтэй нэгээс хоёр удаа санах үед энэ төсөөл дээрээсээ санаж байна. Тэрний дараагаас энэ автомат болоод гэл. Заавал утга орж ирэх шаардлага. Тогтоох үедээ л ашиглагдсан байна. Дараа нь хэрэглэн дээр болд гэхэд халдсан чинь л шууд орж ирнэ. Энүүгээрээ онцлог гэсэн үг. Одоо жишээ нь юу гэдэг? Miele гэхээр энэ Итали хэл дээр зүгийн бол гэсэн үг тийм. Miele. За тэгвэл одоо яасан? Miele гингод дуудлага төстэй үг юу гэж болох вэ? Miele. Одоо хайр цэгнээс гараараа. Зүгээр танд юуг сонсогч чинь зүгээр өөрөөрөө л. Таны өөрөөрөө хэлсэн үг чинь зөв шүү. Miele. Уюудад хувааж болно, яаж хэдэн үгч бүтээж болно. Төсөл байхад хангалттай. Юу гэж болох вэ? Miele. Би болохоор мя илээ гэсэн баг. Мя илээ. Мя зя гэж ярьдаг үстэй. Наадаг чи мя. Тэгвэл мя илээ гэвэл одоо би зүгийн болтой мя илээг холбосон төсөөлгийг харах гэдэг л. Ингээл илээнүүд ингээл лаглаг хоол иддэг гэж бодъё л. Харин мя илээл зүгийн бол идчихнэ. Ингээл энэ тэнд зүгийн бол идж байгаа илээх мя илээ. Ийм зүйл амьдрал дээр байх уу? Байхгүй шүү дээ. Тэгвэл мя илээ зүгийн бол. За магадгүй одоо жишээ нь юу гэдэг? Солонгос хэлээр харин гэсэн үг байна. Хямдрал гэсэн. Харин. Дуудлага төстэй үг юу гэж бодох вэ? Харин. Хайрна гэдгээс харин гэдгийг санаж болж байгаа шүү дээ солонгос. Тэгэхээр төс байхад л хангалттай байна шүү дээ. За тэгвэл би одоо ясаа хайрна гэж солонгос үгээ харцсан. Утга нь хямдрал гэдээ харцсан. Хайрна хямдралыг холбосон төсөөлийг харъя л. Гинт ингээл үе уцад орно ихтер залгаж байгаа тийм. Ингээд үе ингээл уцад орно. Авахар хайрна гэл яасан хямдрал гэж байгаа. Энэ төсөөлөл хар. Энэ зүйл амьдрал дээр байх уу? Зүгээр яг энийг гой хөгжилтэй болгоод харъя л да. Бид нар үг цэжлэхэд ингээл хөмсгөө зангичаад ингээд суугаад биш. Энд чинь дараагийн үгэн дээр ямар гоё төсөөлөл гарах уу гэдгийг дээр анхаарч эхэлж байгаа. Харин, хайрна, хямдрал. Саяны төсөөл. Залгахаар л яасан гэхээр хямдрал гэдэг. За турк хэл дээр düşman гэдэг үг байна л да. Энэ дайсан гэсэн үг. Düşman. За дуудлага төсөөлөг нь юу байх вэ? Düşman. Хилдээ зүгээр гоё идэвхтэй оролцолтой та амар сериосны бодоод ах юм. Хөмсгөөс ингэдэл гоё инээгээд байгаа шүү дээ та. За юу гэж болох вэ? Düşman. За юу гэнэ düşman гэдэг үг ч байж болно. Эсвэл düşman, бушман гэл үгэж болж өшөө. Düşman. Тэгвэл энийг би düşman гэдээ болгочихоо. Шүршүүр дүүш гэж ярьдаг үстэй. Düşman гэдгээ би одоо дайсантайгаа олбсон төсөөлөгийг харах гэдэг. Надад цор ганц дайсан байдаг. Тэр бол дүүш. Дүүш маань л миний цор ганц дайсан. Дүүшэнд орох гэж би бүр дүүш мөштөйгээ байлдаж мэлжиж арайчны мовсонд ордог. Шүршүүрт орж байна. Ийм зүйл амьдрал дээр байх уу? Тэр үйл явдлыг л гоё харах юм шүү. Тэгэхээр дараа нь яасан? Düşman дайсан. Ойлгомжтой бол. Тэгэхээр би хэлэх гээд байгаа санаа энэ бол ганцхан жишээ гоё хэлэн дээр ч юм. За тоон дээр бас яг энтэй сонирхолтой аргууд нь орж бүхэл зүйл дээр мэдээлэл тогтооход инэ гэж. Тэгэхээр хэлэн дээр нэг зүйл байна. Тэгэхээр өнөөдрөөс ихлэ гоё сур. Энэ бол тархины супер фитнес, маш гоё дасгал. Би одоо ингээд нийт 6 жил хэл үзээ явж байна. Нэг ч өдөр алгасдаг. Би өнөө өглөө босоод Duolingo гэдэг одоо хөгшрөсөөнөө хэлэн домтож байгаа яг үнэ хэлэхэд. Энэ жил би одоо 9 дахь хэлээ үзэж байна. За миний одоо Duolingo дээр гэхэд л өглөөдөө 20 минутыг би заавал зарцуулдаг. Одоо 1916 гэж байгаа юм. Day streak харъя. За. Day streak 1916 гэсэн нэг тоо байна. Би 1916 өдөр нэг ч өдөр алгасалгүй хэл үзсэн байна. 1916 гэдэг чинь 5 жил 91 хоног. 1825 тий. Тэгэхээр би яасан 5 жил 91 хоног буюу 1916 өдөр би нэг ч өдөр алгасдаг хэл үзсэн. Нэг л өдөр алгасвал энэ 0 бол. Тэр энэ одоо миний хувьд шүд угаахтай адилхан болсон. Шүд угаахтай.
хүн шүдэ угаахгүй гэрээсээ гарахаар хүнд ямар мэдрэмж төрдөг юм. Ер нь шүдэ угаахгүй гарна гэдэг ойлголт та нарт байхгүй байх шүү дээ. Бүтэн өдөр чинь 5 хүн мэдрэмж төрнө шүү дээ. Бай сууж чадахгүй шүү дээ ер нь. Тэгэхээр би яг үнтэй адилхан өглөөдөө би хил хийхгүй гарчхал юм бол хил давтахгүй гарчвал нэг л юмны дутуу өргөдөд тайван босоогаад байдаг. Нэг л байнга энэ бодогдод. Тэгэл одоо хүмүүс тэгдэг. Ингээд би зарим тохиолдолд бүр яарад гарч ирнэ л дээ. Бүр онцгой бүр өглөө 6 цаг 7 цаг эдгээр сургалт эдгээр хийж байгаа нөхцөлд бол очиж байгаа. Гэхдээ цаг ихлээгүй байгаа нөхцөл хүмүүс чинь нөгөө цагтаа ирээгүй байна. Эсвэл хүмүүстэй уулзаж ярихад цагтаа ирээгүй байна гэд би хямраадгүй. Ашгүй надад 5 минутын цаг гарчлаа би. Үр бүтээлтэй өнгөрүүлж хилээ үзчихэд байдаг. Гэхдээ энэ ховор тохиол би өглөөдөө заавал энийг. Өнөөгөө би одоо энэ жил солонгос хэл үзэж байгаа. Солонгос хэлээ өглөө 20 минутаа хичээл гарч ирсэн байна. Тэгэхээр энэ бас яг шүд угаахтай адилхан юм дадал болцсон байна гэсэн үг шүү дээ. Одоо тэгээ бодтой 9 дэх хэл би амар онцгой мундаг төвшөнд үзье гэж байгаа юм биш. Ямар ч хэсэн гоё хэл хэлний дөртөө бай. Тэ ойр зуун яриа өрнүүлцдэг бай. Миний энэ зүйл бол одоо хэл сурах процесс бол насан турш үргэлжлэнэ гэж бодож. Ямар нэгэн эрүүл мэндийн шалтгаан гарахгүй бол би үргэлжлэнэ. Яг энэ зүйл чи одоо жишээ нь манай миний ойр тойрны хүмүүс болон найз нөхдүүд за ажлын хамт олон за шавнэр гэд маш олон хүнд халдварлагдсан явж байгаа. Зүгээр би одоо гэр дээр ярихад манай 2 том охин гэт 3 хэл одоо 4-р хэл рүү орж байна тий. 10 дугаар ангиа төгсөхдөө 10 хэлтэй миний хүүхд төгсөн шүгэр. Яаж гэсээр энэ бүр дадал болсон ба. Өглөө босоод 6 өнгөрөөцсөн дон гэсэн. Бүр тэр нэг бүр зайлшгүй хийх ёстой зүйлийн нэг нь болцсон ш. Тэрнээсээ гоё кайф авдаг. Манай 7 наст гэтэл 2 хэлээр одоо англи түркээр усцаа сарж. Одоо энэ хичээлийн жил дуусахаар дараагийн. Тэгээ бүгд стрек би эндээс стрекүүдээ хямжаадаг. Нүүжээ явуулчин. За хилээ хийгэрээ гэж зарим үед чинь тий. Гэхдээ өөрөөсөө тэр ухамсартайгаар хийдэг болсон. Ингээ бүгд хил рүүгээ орцсон яваад байгаа. Гэхдээ энэ бол маш гайхалтай. Тэгээ явандаа яаж юм гэхээр эхэндээ би сая ингээл үгдэх тогтоогонд 100 үгчаал ингэдэг гэсэн чинь одоо тэг шаардлагагүй чи. Яг л би 5 жил 91 хоног 1619 өдөр ийм хил хийцэн учраас хил давцсан учраас яаж эн чин дадал болсон. Одоо би аль ч хил дээр 100 үг энэ дэлгэцэн дээр бичихэд би тогтооё гэж бодохгүйгээр тогтоож байна. Уншаад тогтооно гэсэн. Яг л энэ үгнүүд чи ямар нэг хэл үж байна. Аль нэг хэлнийхээ үгсийн сангаас байгаа байхгүй. Тэгээ Испани хэлний энэ үгийн үндэстэй төстэй юм ш. Дуудлага л энэ чин солонгос хэл. Энэ эсперанто хэлнийх юм ш. Энэ герман хэлнийх юм биш. Энэ араб хэлнийх юм биш. Би одоо сая араб хэл нодлон ингээд үзэж байгаа. Тэгэхэд бараг 20 15 үг тутамд нэг түүхгүй гарч ирж байгаа. Ясын дээр би түүрэгт хуулиар суралцж байхад аль хэзээ араб хэлээ давхар сурч л байсан байгаа байхгүй. Сонирхолтой юм. Тэгэхээр би та хэдийг одоо гоё тархины фитнес гэдэг талаасаа тий үргэлж залуугаараа тарих залуугаараа бай гэдэг талаас гоё хэл үзээсээ дээрэс нь одоо сайхан залуучууд байна хүүхдүүд маань байж байна. Одоо хэлэнд гоё дурлаасаа тий хэл гэдэг бол гавш. Тэрнээс одоо тэр AI орчуулагч тэрийг хай тий эн чин тэр яг шаардлагатай үед хэрэгцээ шаардлага ханган тэрнээс бидний тархийг бүрэн орлохгүй зүйлс л байхгүй тий. Тухайн хүнтэй тухайн хэл дээр нь тэр улсынх нь хэлээр ярьсан гэдэг бол хамгийн гоё мэдрэмж л байхгүй тий. Тэгэхээр энийг бас анх. Тэгэхээр сая хэлээ ойлгоход тэр арга техникүүд бол таныг бүтээлчээр сурах тэр боломжийг олгодог. Танд ямар нэгэн материал таны өмнө ирэхэд энийг би яаж тогтоох вэ гэдэг дээр та бүтээлчээр альжиж эхэлнэ. Шинэ арга аргачлалуудыг гаргана. Ингээс яах нь тухайн зүйлээ бүтээмжтэйгээр суралц үр дүнтэйгээр суралцаж бүтээмжээ харуулах ийм боломж гарч ирж байна гэсэн. За тэгээд тэр бүтээл сэтгэлгээ аль альнийхэн тэр зарчмууд нь бол адилхан байдаг. Хийгдэх даалгаврууд нь л өөр гэсэн тийм дасгалууд нь өөр. За 3 дахь хэсэг бол тэр оюуны зураглал бол байж байгаа. Тэр mind mapping гэдэг бол мөн л ялгаагүй 21-р зуунд ажиллаж амьдрал сурч боловсрож байгаа хүмүүсийн зайлшгүй суралцах ёстой зүйлийн нэг. За би та хэд дээр зөвхөн тэр зургийг харуулъя. За оюуны зураглалын олон улс төв дэлхийн тэмцээн дээр яадаг вэ гэхээр за энэ бол миний 21 цагийн хичээл. Та 300 хуудас номын агуулгыг ганцхан А4-ийн цаасан дээр тэмдэглэж чадах уу гэж тийм. Нэгэн цаас хараад 300 хуудас номын хаанаас ч асуугаад та ярих чадвартай байх шүү дээ. Тэгэхээр оюуны зураглал бол ерөөсөө бичиж тэмдэглэх хамгийн төгс хэлбэр, аливаа ажлын төлөвлөгөө гаргах, тийм асуудлыг шийдвэрлэх, шин санаа гаргах, ном бичих, багаар ажиллах, төлөвлөх, илтгэл лекц одоо
амьдралынхаа бүх зүйл дээр та ашиглаж байна. Энэ жишээ нь миний 21 цагийн хичээл байгаа. 120 хуудас материалын маань одоо агуулга ганцхан цаас нэрж байна. Би энэ цаасыг хараад ганцхан энэ зураглалыг хараад би 21 цаг тасралтгүй ярьж байна. 21 цаг. Юу вэ гэхээр одоо өнөөдрийн хүмүүсийн нэг зүйл дутагдaltaа зүйл юу гэхээр ер нь 10 жилд ч тийм. Багш хэлээд бичүүлдэг. За одоо энэ чухал юм ярьж шүү бичээрэй. Бичүүлдэг. За оюутан болоод ирэхээр бичүүлдэг чинь бичүүлэхгүй ч байгаа. Шууд яриа явдаг. Гэтэл бид нар нөгөө буруу зуршилтаа тэмдэглэх чадамж байхгүй. Тэгэд өгүүлбэрээр нь бичгэж оролцдог. Гүйцэхгүй болоод ирэхээр хурууныхын шүрмс тат. Яг л ихтгэл лекц уншиж байгаа хүн минутанд дунджаар 120 орчим үг хэлдэг. Бид нар хизээч тэр 120%-ийг тэмдэглэх боломжгүй. Ингээд хүн дээр анхаар төвлөрөөгүй учраас тухайн зүйлээ бүрэн дүрэн ойлгож чаддаг. За ингээд яг тэмдэглэл гайгүй хөтөлсөн хэдэн байж байгаа бүрэн тэмдэглэж чаддаг. Тэр нөхрийнхөө оюутан те ангийн гайгүй тэмдэглэл хөтөлсөн сайн он сургалтныхаа нэг хагас дутуу бичсэн тэмдэглэлийг бүгд канондож авч жагаад бүгд үлдээд яг ижилхэн өгүүлбэрүүд бичээд дүнгээ авдаг. Нөгөө бүтээмжт бүтээл сэтгэлгээ байхгүй. Ойлгосон зүйлээс ургуулсан болж маш гоёор ингэж хариулж тайлбарлаж байгаа зүйлс байхгүй. Бүгд л копи пейст. Тэгэхээр ихтгэл лекц эсвэл ном уншиж байгаа үед бол бид нэр заавал тэмдэглэлд хөтлөж явах хэрэгтэй. Ямар ч сургалтанд багш дээр суужсэн бид нар тэмдэглэл хөтлөж явах хэрэгтэй. Тэр нь дандаа түлхүүр үгсээр байх хэрэгтэй. Буюу keyword бид нар ашиглаж тэмдэглэж хөтлөж сурах хэрэгтэй. Яагаад keyword түлхүүр үгээр тэмдэглэл хөтлөх хэрэгтэй? Ер нь бид нар амьдрал дээр аливаа зүйлийг түлхүүр үгээр л сандаг байхгүй. Шалгалтын асуултыг уншихад хариултын текст дээрээ пүнк гэж орж ирэхгүй. Түлхүүр үгсийн тусламжтайгаар санаанууд араас урсаж орж ирдэг. Магадгүй одоо би асуулт асуув. Өнгөрсөн жилийн 6 сарын 17-нд хаана юу хийжсэн бэ гэж асууд магадгүй цуслан гэдэг үг орж ирэх байхгүй тийм. Цуслан дээр үс. Ганцхан цуслан гэдэг үгийг санснараа энэ хүн маш олон зүйлийг ярьж эхэлнэ юм. Цуслан руу бид нэр гэр бүлээрээ хэдүүлээ утсан, идүүлээ утсан, ингэсэн тэгсэн тэгжэл одоо манай найзууд ирсэн. Тэгээ бид нар ийм шорлог хийсэн. Ингээ 30 минут, 1 цаг, 2 цаг, 3 цаг ярьж болно үстэй. Ганцхан цуслан гэдэг үг санснараа. Яг үүнтэй адилхан зүйл. Ганцхан түлхүүр үгний цаана бүхэл бүтэн сэдв хэдэн хуудасыг ч ярьж болдог. Тэгэхээр одоо яж энэ дээр бичсэн ганцхан үг болгон миний хувьд асар үн цэнтэй зүйл байхгүй. Нэгэн тэр үгийг хараад би тэн дээр 10 минут, 15 минут ч ярьж чадна гэсэн үг. Тэгэхээр энэ чадварт хүн болгон суралцах хэрэгтэй. За одоо энэ дээр нэг туршилт байдаг л да. Ямар зүйл вэ гэхээр 1885 онд хийгдсэн туршилт байдаг. Ер нь хүн авсан мэдээллийг хэдэн хувийг ямар хугацааны дараа мартчих вэ гэдэг. Өнөөдөр бол боловсрол судал, сэтгэл судлалын одоо ухааны бүх одоо судалгааны материал дээр энэ талаар бичсэн байдаг. Үүнээс гарах тэр үр дүнтэй 5 давталтын талаар бичсэн байдаг. Гэвч өнөөдөр хинч тэрийг хэрэгжүүлж чаддаг. Юу гэсэн үг вэ гэхээр за магадгүй би 1 цаг ийм яриа хэлээ. За ингээд дууссаны дараа миний ярьсан зүйлийн агуулгыг 100% санаж өгөхөөр дийлэх нь үгүй. Нэг 75-аас 80 орчим хувьтай санаж. За 10 минутын дараа гэхэд энэ хөв ихсээд 90-95 руу орж болно. Энийний дараагаас эхлээд шууд марталт явагдаж эхэлж байгаа юм. За ингэсээр 3 сарын дараа ерөөсөө та 6-аас 10% тайлсан. Миний ярьсан зүйлийг. За юунаас хойш давтал байхгүй тэгээ бүр мартагдаад явна гэж байна. Ерөнхий ганц 2 өгүүлбэр. Нэг ганц 2 санааг л хэлсэн. Тэгэхээр одоо энийг бид нар 3 сарын дараа ч гэсэн тод санахын тулд яах ёстой вэ гэхээр тэр 10 минутын сэргээхээс гадна өдрийн давталт нэг өдрийн дараах давтал маргааш гэсэн үг. Тэгээд 7 хоногийн дараа нэг давтах, сарын дараа нэг давтах, 3 сарын дараа нэг давтах гэсэн зүйл гарч ирдэг. Энийг хийчихвэл та тухайн мэдээллийг насан туршдаа бүр 80-аас дээш хувьтай өндөр хувьтай санана. За тэгвэл түрүү би хэлжсэн 42 ном уншичаад жилийн хугацаанд уншичаад нэгийг санахгүй байгаа хүний талаар ярьлаа шүү дээ. Хэрвээ тэмдэглэлээ хөтөлсөн бол төгс санаж байгаа байхгүй. Гэтэл за магадгүй тэмдэглэл хөтэлдэг улсууд байгаа бох ном уншиж байхдаа. За яаж ном уншиж байхдаа тэмдэглэл хөтлөнө гэхээр дийлэнх нь нөгөө уламжлалт аргаараа нэг өнгийн балаараа тэмдэглэх гэдэг. За тэгвэл 300 бодъё л да. 300 утас номыг тэр чухал гэж бодсон зүйлсээ балаараа тэмдэглэхээр бойлоо бүр 30 утас, 50 утас болох гэдэг шүү дээ. Гараараа тэмдэглэл. Тэгээд тэр нь дахиж давтна гэхэд уйтгар таах. Нэгэн хэвийн, нэгэн зүйлээ дахиж унших гэдэг. Тэгэхээр чи за 30 утас бай. 30 утсыг би өдрийн дараа давтах, 7 хоногийн дараа, сарын дараа, 3 сарын дараа давтах уу? Үгүй байхгүй амьд бодит амьдрал дээр. Тийм учраас өнөөдөр хүртэл одоо ингэж тайлбарласан ч гэсэн хин ч энийг амьдрал дээр хэрэгжүүлж чаддаг. Бүр 1885 оноос хойш энэ туршилт чинь бүр хэдэн 100 туршилт хийгдээд энэ судалгааг танилцуулсан байгаа гэдэг шүү дээ. Тэгвэл энэ хүмүүс яагаад хэрэгжүүлж чадах вэ? Яагаад гэвэл энэ оюуны зураглалыг л мэдэхгүй байна. Гэхдээ өнөөдөр бол оюуны зураглал бол
маш олон хүмүүс судалдаг, мэддэг, суралцахтаа ашигладаг болоод эхэлсэн. Манай одоо 6 нас, 7 нас 2 хүртэл оюуны зураглаар мэрэгжлийн болж шүү дээ, тий. Энэ хоёр тэгтээ текстэр биш, дандаа зургаар дээр нь мөчрлүүлээд зурагдаг. За бүтэн санд одоо хүнсэндээ явна. Явж дэлгүүр явцгаана. Хүнсээ цуглуулахдаа яад үлээ. За өнөөдөр энэ бүтэн сандынхаа хүнснүүдээ гой оюуны зураглаар гаргаад. Тэнгууд бид нар чи яадаг хүнсэн дээр чи нэг хүнсний хэсэг рүү явдаг. Юу гэр ах хэсэг рүү явдаг, махны хэсэг рүү явдаг. Чугал хэсгүүдээ бүгдийг мөчрлүүлээ явдаг. Дэд нөгөө гол санаануудын төлхөр үсгийг ягаад тэн дээрээ зурагнуудаа зураад. Тэнгууд өөрөө бас тоглоомын хэсэгээ бичсэн. Тэгвэл тоглоомны хэсэг дээр гол тэндээсээ дахиж нарийнхан мөчрүүд гаргаад нөгөө эрэгтэй эмэгтэй болохоор эрэгтэй нь өөрөх хэсэг рүү, эмэгтэй нь өөрөх хэсэг рүү нарийн мөчр гаргалаа. Тэгвэл ах нь юу авч байгаа бол өөрөх хэсгээс дахиж мөчрлүүлээд тэндээсээ би Roblox-ийн карт авна маавна гэсэн ингээл явж. Дүүн эмэгтэй хэсгийнхээ мөчрлүүлсэн тэндээсээ өөрийнхөө тэр одоо нөгөө юм жижигхэн тэмдэглэлийн дэвтэр палмастер авна тий тоглоом дээр ашиглана гэдэг. Ингээ яаж энэ дэр заавал томчууд гэх шаардлага байдаг. Бүх насных ерөөс. Энд чинь одоо багаас нөгөө бүтээл сэтгэлгээг хөгжүүлэх хамгийн том хэрэгсэл байна. Оюуны зураг гэдэг бол. Чөлөөтөс одоо бүтээл сэтгэлгээний олимпиадаар яаж вэ? Усны сав өгөөд эсвэл тоосго өгөөд за энийг яах вэ? Энийг практик амьдрал дээр юунд ашиглах вэ? Энэ бүх санааг үндстэйгээр гаргаа. Ер нь бол хамгийн эхлээд бүр задгаа сэтгэн тий энэ тоосгоо юунд ашиглаж болох вэ гэдгээр. Уламжлалтаар гаргаж байгаа усууд уучлаарай. 5-10-аас илүү хэтрэхгүй шүү. Та оюуны зураг гаргаж байгаа нөхцөлд энэ 60-70 бүр цагтаа багтахгүй санаанууд гарч ирдэг. 100-100-аар гарч ирдэг. Тэгэхээр өнөөдөр одоо Fortune 500 компани гэдэг дийлийнх нь оюуны зургийг ашигладаг гэсэн судалгаа. Гэхдээ яг ашигладаггүй гэдэг юм. Гэхдээ ямар нэгэн байдлаар тэр компани дээр судалгаа хийхэд төлөвлөгөө гаргахад багийн ажиллагаан дээр дандаа энэ орчин. Гэхдээ яг бодит оюуны зураг руу гэхээр биш. Яг бодит оюуны зураг руу гэхээр биш. Оюуны зураглалын 5% гэж үүдэг. Тэрний аль нэгийг зөрчсөн, хоёрыг зөрчсөн байгаад байдаг. Тэгэхээр зарим тохиолдолд хүмүүс тэгдэг оюуны зураглал яг хэрэгжүүлэхээр бодит зүйл зарим тохиолдолд ажилддаг үгүй. Оюуны зураглалыг бид нэр 5%-ыг бүрэн барьж байгаа нөхцөлд төгс ажилддаг. Бүх зүйл дээр. Тэгэхээр бид нар бас энэ оюуны зураглал дээр бүрэн суралцах хэрэгтэй байдаг. Тэгэхээр одоо зүгээр оюуны зураглалын 7 хэрэглээ гэдэг ихтгэл лекцийн материал дээр яаж ашиглаад байгаа. Суралцах үед физик, хим, математик, биологи түүх хийчүүдээр яаж ашиглах юм. Бүтээл сэтгэлээ хөгжүүлэхэд яах юм? Мөчр болгоно 3 цаг хийчих байхгүй. Асуудлыг шийдвэрлэхдээ ямар кейс дасгалууд яаж явдгийг тэр зарчмууд нь дасгалууд цаашдаа юун дээр анхаарах хэрэгтэй тийм. Ном зохиол бичихээр бид нар яах хэрэгтэй? Эсээ нийтлэл өгүүлбэрээ бичихэд яах юм те? Багаар ажиллахад төлөвлөгөө гаргахад яадгийг. Төлөвлөгөө гаргахад ихэл бид нар нэгт нь хоёрт нь аад нь бэд нь вэд нь гэж гаргаж байгаа юм. Гэвч энэ дунд чинь зөндөө алхам орхицсан явж байдаг. Тухайн ажлыг хийж хэрэгжүүлэх үед ажилтан хоорондоо хамт олон дотор хамт найзууд донд асуудал гардаг. Үл ойлголцол гардаг гэсэн үг байна. Тэгвэл оюуны зураглаар гаргаж байгаа нөхцөл бид нар ширхэг хадаас ч үлдээдгүй гэдгээр онцлог. За тэгээд багаар ажиллах гэх мэт ингээд тэмдэглэл хөдөлгөөнлөх гэдэг маш олон зүйлээр бид нар бас ингээд ашиглаж болдог юм. Тэгэхээр ер нь бол энэ уншлаг, тогтоох, бүтээлчээр сэтгэх, асуудал шийдвэрлэхтэй. За тэгээд энэ оюуны зураглал энэ гурыг эзэмших нөхцөл бид нар одоо юунд суралцж болно гэсэн. Би 2 жилийн өмнө Америкт яг бас Австрали ороод тэнд 4 онцоод тэгээ буцаад Америк явчих. Очсон өдрийнхөө орой би өмнө нь болохоор тэнд очихдоо өөрийнхөө хаяг нэг хаяг агаад банкны юугаа авдаг болчихсон. Захиагаа авдаг болчихсон. Тэнгуут нөгөө найз хэлэхэр нөгөө жолооны чи нэг хэрэгжлэх жолооны өмнөх авчихгүй гэдэг. Гол шалгуур нь бас сүүлийн 1 сар тэр хаяг дээр амьдэрсэн байх хэрэгтэй эдгээр гэсэн нэг шалгуур байсан. 1 сар үлээ тий 30 хоног гэдэг. Тэгэхээр угаасаа тэн дээр захиа ирдэг байсан. Би өмнө банкны карт, банкны данс нийлгэсэн банкны карт байсан учраас. Тэгэхээр ер нь нэр яг ирсэн тэр оройд шин. Ер нь маргааш юугаа жолооны шалгалт өгчээгээд оройд би дөрмөө бүгдийг татаж аваад тэр дөрвийг ганцхан цаас руу оруулчихж байгаа. Тэгээ би тэр оройд давтаа маргааш нь очиод тест өгөхөд 40 тестээс 39 авчижлаа байгаа. Тэнгуутлаа урам ороод ерөөсө маргааш нь жолооныхоо шалгалтаа өгчээгээд маргааш нь жолоогоо өгөөд тэр өдөртөө дөрмөө гаргаж оноогоо авчаад шууд тэр өдөртөө нэг 2 зам дээр нэг дрон хийж дромдж үзээ. Тэгээд шалгалтаа өгөөл үнэхээр 2 өдөртөл авчижлаа байгаа юм л. Тэгэхээр яасан гэхээр бүх тэр алдаа оноогоо би ганцхан цаасан дээрээс харж. Тэр дөрмөө тэр хоорондын бүлгүүдийн хоорондын уялдаа холбоо тэр юг хоригдж байгаа тий тэр бусад тоо баримтууд гэдэг чи бүгд нэгэн тэр олон хуудас дөрмч ганцхан цаасан дээр ороод ирэхэд юмыг сэргээ санахад ямар гоё кайфтай гэж бодно тий.
Хаанаас нь ч номын аль ч хуудсыг ч гэсэн санахад танд энэ боломжийг олгодог юм зүйл. Нэг зүйлийг нэг дөрөс. Тэгэхээр энэ гурван сэдв үнэхээр бид нар суралцсан үед бол насан туршид энэ бол хэрэг болох юм аа, ур чадвар. Өөрөөр хэлбэл ямар сэдв байж болно, ямар ч ур чадвар байж болно, энэ бол хурдтай суралцах ур чадвар байна л гэсэн. Энийг л одоо. За ингээд нэг удаагийн хичээлээр та бүхэнд хэрэг болох бүх мэдээллийг хүргэж чадахгүй нь ойлгомжтой. Тэгээд ямар ч үсэн хэрэг болох мэдээллийг хүргэж, оюун хөгжилд хэрэг болох мэдээллийг хүргэж чадсан болов уу гэж бодож байна. Тэгээ өнөөдөр бас та бүхэндээ уулзах боломжийг олгосон Идэв паркийн хамт олондоо Ариун Баатартай бас талархснаа илэрхийлж байна. Бүгдэнд нь бас амжилт хүсье.